Эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Бүхий өргөө нэвтрүүлгийн 31 дахь удаагийн дугаар та бүхэнтэйгээ учран зоолгоход бэлэн болсон байна. Энэ удаагийн бүхий өргөнд та бүхний сайн танил Монголын үндэсний спортын судлаач, тайлбарлагч Наранбаатар, за спортын тайлбарлагч Хашир Эрдэнэ, Монгол Улсын өсгөдөр начин үндэсний бүхий холбооны 60 дэх багийн гишүүн. Улсын начин цогцрогл ах манаас хүрэлцэж ирсэн байна. Он гарсан 1-р сарын ихэнх Монгол бүхий өргөөнд сумын цолтой, аймгийн цолтой, улсын цолтой бүхчүүдийн оны ихний 3 шатны барилдаа болсон. Ярих юм ихтэй, шинэ хүн бас зочидтой ийм сайхан бүхий өрөө болох нэ. За сумын цолтой бүхчүүдийн барилдаанд тайлбарлагчаар ажилласан байна. Хашир Эрдэнэ маань бас сумын цолтой бүхчүүдийн барилдааны за 5-ын даваа, шүгрийн даваанаас хойш байх тий. Амаас эхлээд бас сонирхолтой юм яриануудыг өргнүүлнэ. Тэгээд хашаагаас эхлэе гэж бодчих. Сайн бацхан та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд анх удаага бүхий өргөнд энэ ТV телевизийн тайлбарт сууж үзлээ. Бас хэцүү юм байдаг л юм байлээ. Тэгээд гайгүй бас даваал гарчих шиг бас их гоё барилдаа болсон учраас ер нь хурдан үргэлжлэл дуусчлаа гэж харсан да. Өмнөх нөгөө сумын зоонуудад барилдсан цагийг харахаар өмнөхөөс бол арай жоохон эрт дууссан юм шиг л санагдсан. Тийм гэж олон жихөөрөлдөх шиг болсон тий. Сумын зоонуудын барилдаа соёлынгийн уралдаага ирж ирнэ адилхан. Хашаа дээрээ бас нэмээд хэлэхэд Монголын нэгэн цаг үеийн алдартай дасгалжуулагч, тайлбарлагч, сам бүхийн дэлхийн Монголын анхны дэлхийн аварга чанар багш тайлбарлагч. Тий, манай эмээгийн дүү. Тий. Монголын бас спортын тайлбар тэр дундаа бүхийн тайлбартаас шинэ өнгө нэмж орж ирж байгаа ийм сайхан залуу бий. За тэгээд сумын золтой хөгчүүдийн барилдааныхаа 5-ын давааны амыг сонирхцгоё бүгдээрээ. Хэдэн удаагийн барилдаа юм байна аа? 131 гэсэн үү? 131 удаа. 131 гэсэн. Сов жамц гэдэг чинь тэгээд хизээж хаач өвгөөс бас нэрийг хасч болохгүй бүх юм да тий. Тий, энэ барилдааны 3-ын даваанд дархаа ураг өсгөөрийн хөө Брилэ жамцтай барилдсан. Брилэ жамцыг ер нь муутгаж дуусгаад тэгээд 5-ын даваанд хамгийн их дам аваад Санжаа сүрэн гамлаад. Барууны удаа баруунд болохоор Хөгийн Утган баяр дээшээ гарч ирж Аранга Батцангийн мөгтлөхийг амлаад ам нэлээд бас ширүүндүүл багш үстэй сонирхолтой ам бол мэдээж Бямцгтын ам байсан. Эндээс харж яхад Аатаа ам юм биш үү ер нь тий. Тий. Ер нь нэлээд ихтэй л аваад амархан ичнэлээ. Тэгээд өөр яг энэ давааны сонирхолтой ам гэвэл энэ Жарданбек Ринчин дөрж нарын ам байна. Ринчин дөрж бас ер нь тун сайн барилдаа шүгүрх төгсөн гэдгээрээ онцлогтой байлаа. Юу сов жамц 5 давсан бол хэд их шүүгнээс юм бэ? 23 мөр болж байна. Яг би шүүг нь бол тоолоогүй шүү. Ер нь барилдсан нь 80 гараа явцсан байсан шүү. Тунаа бол увсын хангар гэдэг жодогийн нэг өндөр залуу. Сайхан бие ята зогоо харсан хангар гэдэг. Өндөр том тий. Гар мар урт гэж ихтэйхэн. Арангаан гам баяр гээд чөлөө зуртай хаа. Цэвэрхэн барил тий. Булганы гам бай. Булган сумын гам бай. Хайрхны даваад дөрж ч бас хэцүү сонголт хийсэн юм биш. 3 хүн сүлдээ гам баяр хангар. За гам баярыг авахгүй нь бол тодорхой тий. Нөгөө хоёр дээрээс л сонгосон юм байна. За Баян хонгорын сов заан гэж. Ажиллаа хийгээд хажуугаар нь бэлтгэлээ хийгээд барилдаж байгаа. Совд чураг 80-аад удаа барилдсан юм уу? Сумын заан дүү? Тий. 80 гараа барилдсан гэж сонссон шүү би. 80 гэдэг чинь жилд 10-аар тооцоход ирнэ. Гэхдээ одоо 130 барилдааны 80-д барилдсан. Тэмээ өргөдөг ирсэн байсан тий? Тий, сүлдээд Сүлдээд өвдөг шорц 3-ын даваан дээр. Сов жонцох ер нь их сайн байх шиг байлаа харахаар бэлтгэл сайтай. Яс сайтай ирчүүд л яван чангардаг л да тэгээд. Цогох сумын заан дээр хөлийн зэрэг ажилласан юм. Би нэг л ажилласан. Эний урд нөгөө цогёрын төрүүлэг дээр. Нэр өсгөөр зодоглоод Баян хонгорын залууд өвдөг шаардсан байсан. Өсгөр хэд дээр онцсон ч үү? 4-ын даваан дээр. Жамбал дорж тонцсон тий. Жамбал доржгээд одоо Балжны Марслангийн төрсөн дүү. Батбол тарцгын удамтай бас. Цаахан тийм шуурхай барилддаг. Залуу байлээ. Чөлөөт бөхөрлөжсэн залуу. Энэ мөнх тогтоос их сайн байлээ тий. Үрэнгээ. Уянга нөө. Тий, үрэнгээ. Сайн удаж байгаа харагдсан шүү. Өвөр ханга, ар ханга
Овс гээд ер нь сумын зан бүх цаг үед бас айхтрижийн дарддаг юм да. Ундрах чиг сайтай. Энэс гарын үзрүүр их амархан шийдэгдсэн. Овс аймгийн ирээдүй болсон хоёр залуугийн барилтаа. Аата амлалтаа. Энэ их өндөр юм бил. Баг метр 90 гарахаар. Өндөр залуу илээ. Сүлдээ юу? Тий. Урт юм шиг харагдаад лээ. Би яг Залууч улсын аврагт барилтад 2 дугаар зооноос хэсгээс гараа үлдсэн тий. Хагас шигшгээс гарч идэв. Цогт ариунд байгаа байцсан юм тий. Тий, Батэрдэн энд хоёр Батэрдэн оронд барилдсан барилтаа харагдаж байна. Тий, Аранган Батэрдэн нэ шүү дээ нэр. Дагуулсан барьцлаараа сурагшаага хөнтрөх гэж алхахт нь араар нь сууж мордоод. Бас чөлөөтэй улсын аврагтаа давхцаад яг чөлөөт барилтдаг залуучууд маань улсын аврагтаа орсон баг шүү лээ. Мөнх хотгоны ам бос мундаг ам шүү. Дээд насны ах. Залуучдын улсын аврагын хүрэл медальтай. Алтан ширээ анги хоёр гэдэг. Чудогийн хасах цуугийн насан туршидын улсын аврагт төрүүлсэн юм шүү дээ. Өнгөрсөн жил. Тэгээ сугдаад тахимдсан. Дөрөвдөр оныхоо бас гол өрсөлдөгч. Батгэлзэн Ганбаатар яг ингэж тахимдчихсэн. Тэгээ төрүүлэх өдөрч бас өөр байдаг юм да тий. Энэ Батэрдэн юм шүү дээ. Тий. Өөрөнгөө Батэрдэн унж байгаа юм тийм үү? Тий, Баян өндрийн Батэрдэн унж. Дор замбуу хоёр гарын үзүүр бас их тамиртай. Тэгээд сайхан яг гарынхаа үзүүр дээр явдаг. Аав нь манай Батнасан бас дунгуйлддаг, суйлдаг, хонгоддог. Ер нь л баруун хүн. Тий баруун. Зүүн суйлах юм тий. Энэ намар бол бас бэлтгэл нийлээ хийж байгаа дор замбуу. Өнгөрсөн жилүүдэд бодох юм бол. Дамбек юм барилтаа. Та ер нь гоё үлээ л дээ. Тий. Жандаас ойр тарагдахгүйсэн чи барилдсан юм шүү дээ тий. Өсвөрөөс явж жандус байна тий. Яг үндсэн барилтаа биш юм. Энэ унж байгаа өсгөх жаргал гэдэгс л бас их сайн чангарч байгаас л байлаа те. Барилдааныг харахад. Нэмэх чаргал. Нэмэх жаргал те. Арангаа нэмж Арга нэмэх жаргал. Өгийн ахын. Томч болцсон баг шүү лээ. Энэ тоог ахын одоо мөх үстэй. Итгэл мөх гэдэг. Хоёр нь жаргалангийн тий жаргал. гарын үзүүр их сайтай. Нэг тийм нэлээд бас амаргүй тийм шүү дээ. Нэг шазаат л үздэг бор залуу харагдаад идэг. Баасан бат 5 дараа авсан юм шүү дээ. Завхны. Үнтэй амигт амжилт өндрөөд идэг. Голлож тань талдаа суугдаад Арханга Батсангийн мөнх тулах шахаад урагшилсан тонгорлоо. Мөгтлөгийн барилдаан харагдаж байна. Арханга Батсангийн сумын зан мөнх тулах Энд нямжуу өхөлд яг хавраа оноогүй ч гэсэн тэгээд өөрөө өхөлцөн ирчэндээ урагшаа өвдгөлчин лээ. Хайрхны нямж өнгө залуучдын улсын аврагт бас шагналт байр. Дарханд орж ирсэн. Хөл их сайтай хөө. Өөрөнгөө шарган бас сайн билий. Тохиолгодод хайвар нь өхөлд нь мордно. Нилээ Сандууд чирэн тэгээд задгайхан биар байлаа штэ. Би сандуугийн барилдааныг харчаад дараа наабот тэгжсэн. Гомбжоо гээд нэг аймгийн зан өөрөнгө их барьттай. Хараар нэ. Хараа ер нь жижигрүүлсэн гомбжоо л байна да гэж. олон бүхөөс аваад очсон шүү нямжуу. Консой Хангаар 4-ийн даваан дээр завхны мөгтлөхийг даваад гарч дармозрох цог. За ер нь бол заамчуудын нэмэх зөөгийн ирээдүй болж байгаа залууч Мөгтлөг яаж явах вэ? болсон юм байна. Мөгтлөг өөрөө хонгодоод эвгүй ширүүлээд сунчихсан урагшаа. Бараа очиход угс ихт алсан шудаг авцсан юм биш. Энэ гамбар 4-ийн төгсгөл дээр үлдсэн барилдаж байгаа шиг харагдсан. Би нэг Тий. харсан чинь 2 хүн үлдсэн энэ гамбар барилдаа байж. 2-ийн даваанд давааны золбоо гэдэг хоёр залуу нэлийн удаан барилдсан. 4-ийн даваанд бас гамбарын барилтаа утсан да. Тэгээд дүүцний дундуур байсан болохоор шууд барилдаан шахаж гад хурд үргэлжлэл явчлаа. Тондоо юм уу? Дондуу анх хоёр гээд баян хонгорын бас их тийм дошиг уран барилдаантай хоёр залуу. Ер нь шүүгэрхөөс асуудалгүй л байгаа гэж харахад хоёул. Анх хоёр нь яг энэ өдөр 92-т бас Тий. төрөлтөөсөөр бас хүрэл авч ийсэн тий. Энд дондоо инх завхны игмэндийг тавж байгаа. Энэ савдсан жаа юм шиг үү? Яг л гараа сугалахтан дагаад алгаччихлаа. Батөлцгийн барилтаа. Эв Монголын Батөлцөө байна тий. Энэ инх монлоо л увсан. Тий. Энд чир нь бас их Түүрг өөрлөлдөг юм билээ шүү дээ. Мэгтэй ямар ч барьцсан дээр бас барилдаа сурцсан тийм залуу байлаа. Нямаад авч байна.
Жардан бек л болтой юм аа. 5 даван шүүгэрч байна. Энэ юм дөрчих шиг энэ. Ямдурж бас нэлээд олон зоолгоод ер нь дээшээс жоохон суларж байгаа тал харагдсан та. Тэгээ онцгой байдлын сургууль сурж байгаа энэ жил бас бэлтгэл нэг сайн хийж чадахгүй л яваад. Жардан бек ч ер нь 5 дээр унах дурггүй хөлтөө. 5-ын доо их амарх юм шиг. Тэгээ 6 дээр ирэхээр л сонирхолтой юм. Сумариат 5 богдын Доороос голцоохон золгодог хүмүүс чинь тэгээд даваад ижлэхээр төгсгөл нь бас жоохон 5 дээр бүр тунчаал энэ байдаг юм л да. Тэгэл хөлн орооцолцсон юм нэ сэжээ сайтын залгах тий. Баян хонгорын Батар. Сэжээний сайд л. Эрдэнэт орч. Эрдэнчин дэрж Дашин жилингийн Болгоны дэр чинь жудогийн залуу. Задгаа барилт тийш бас. Зоригтой сайхан барилт. Гоёс мэдэрж ирэх сая бол тий. 5-ын даваа ийм сонирхолтой гоё болсон байна. 5-аас эхлээд тэгээд ам авд юм л зааж тий. 5-ын доонс эхлээл ам аваад энэ 672 бүх барилдаад дээгүр даванд бас хийлсэн. Хий их олон гардаг. Хий чинь дээшлэх тусмаа дундуурх эрэмбтэй хүмүүс бас үзүүрлүүгээ. Тий, мөнгө утгууд яг тэгээл үзүр дөрөндөх амархан орч ирсэн дээ. Төрүүлээд хийлцсэн хүмүүс сүулт Барьшаагаад яг үзэл гарна шүү дээ. доороос хийлцсэн 3 хүн 3 төлдөл хин нийлхий. Тэр чинь нэг болоод горуулаад тойродсон юм. Саяхан дахиад хийлүүлсэн үнийг. Энэ намар нэг бол. Дахиж хийлж болдго юм уу зураг. Тэгээ би л үзээгүй юм байна. Сонсоо. Дахиад хийлүүлсэн баха энэ жил бол. Тийм үү. Хуучин нэг Ширчөө Наранбаатар дөгрөө гуруулсан чинь гурвал ингэ тойруулсан. Доороо хийлцсэн байсан. Доороо гуруулаа хийлсэн. Үгчилсэн 3 бинэгээ тойрч дахиад харчдаг. Хүчсэн барилдаан ч яг юу яаж болно л та. Дээрээ тойрч болно. Яг нэг ардинамиогоор нэг өндөр шагнал сүүлийн 4 тойрсон. үлдээд сүмбэ үлдээд тойрж байгаагүй тий. Тэрд нь ороо. Тэрд нь ороо. Тэр шиг тойрчход бол болох юм байна. Хөөргөнд урд нь тойрчихсан. За 6-гийн давааны ама харцгаая бүгдээрээ. Уучка гоцмор. Чирлүүр шууд магна болчихсон юм байна шүү дээ. Тий. Совжумцох 5 дээр өвдөг шороодод 6 дээр эхэлж хийлээд 7-8 дээр тэгш даваа хийлэлгүү даваа барилдаа үргэлжлээд 9 дээр хийлсэн дээ. 22 үлдчихээр 11 болчихж байгаа юм байна тийм ээ. 20 672 ч одоо хэд болоод тийм дээ 300 Нямдэр санжээ сүрэнг аваад, дөр замбуу хүслэнг аваад 21 үлдсэн юм тий. Тий. Тэгээд яваад байгаа юм шүү дээ. За мөхтлийг авсан бол аюулгүй амиараад Танаа живнэр үлдсэн юм шүү. Магнанууд нь бодлохыг одоогийн тус амлан авах. Уучка, Нямдорч, Самбуу гэсэн 3 мөн. хүслэн гэдэг тэр сэлэнгийн өдрийн залуу. Залуучдын улсын явахт бас тэгвэл юу хорд баг. Хэсгээс гарсан байсан. Энэ жилийн намрын нэг өрөлдөнд бас 3-д орсон уу? 4-д орсон уу? Бүр сайн барилдаж байсан шүү. Нугу аймгийн Номгон сумын яриад сумын Нийлээд. баяр цол амжилтын ирэмбэр. Энэ торцсон баамлж яваад хонгодсон. Наалгадж жонгодог бол их гоё хийж лээ дээ. Торцсон бүгийн бас төрсөн өдөр байсан. Тий. Тэр өдөр. Хамтрын эргүүлгийн хооронд хонгодоо цацчихлаа да. Ганцхан сэжиж цацаад тэр чигтэн бүтэн эргүүлээд тамжээ. Үндэсний бүхий нэр тайлбарлагч Сэдвийн Батнасангийн хүү. Улсын хөдөлмөр болор гавьяа тамирчин хорлоогийн баярын бүх гэж ярьдгаа гэж ярьж байт. Жандоос уг нэг айхтрам авсан хүн биш үү? Яг өөртөө бас нэлээд тийм тогрох маягийн барилдаантай л хүн авч тэгээд аргагүй сөхөд барилдсан юм болохоор Хоёр ч удаа авирсан баг тэгэл хөдлөхгүй байж байгаад. Уг 100 сугатаа авсан юм. Авс дөрвөлжлөл гараал дөрвөлжлсэн. Энд итгэл мөнх тогтох хоёроо юм л да. Жон. Энэ залууг л их сайн байгаа мó гэж харсан шүү дээ. Нүүранган залуу. Айгуу мундаг. Өврангай аймгийн уянг сумын яриад сумын зан мөнх тогтох. Ган тулаг харцган. Итгэл мөнгөөр Шав дагаж үлдэл хийдэг Нэг дүү. сум тийм уян гахтай. Хүрэл тогтох гэ бас байдаг үлээ. Хайрхан дулааны. Тэр нь барилт хаалцсан юм. эпохны өчнүүд дэвжээний бүх сумын зан мөнх тогтох. Мөнхтлөг юм цогтой ер байна тэр цаа. Даван шүүгүрлөө. 5 6 дээр чинь тэгээ 2 ба түүнээс дээш төрөлтэй хүмүүс ам олддог юм байна шүү дээ. Бямцогч 2 төрөлтэй. Тийм ер нь 2 3 төрөлтэй хүн ашигтай шүү. Тий. Мөнгө сайхан хийж байгаа юм байл шүү дээ тий. Тэр Цогтой. цогт чинь дөрөс ингэж ирсэн. Асас үг өөрөө тавина л шүү дээ. Цогт явд. Жим бас буцаад нэлээ нэмсэн байгаа. 40 зооны шиг өдлөө. Давж байгаа залуу юу? Тий. Тэгж яриадсан баг шүү нэрээ.
Ятих тэгээд байсан. 40 зам дээр байсан. Боццог гавьяатын бэлтгэлийг хангаддаг гэсэн баха. За. Спортын дуурдаар орж явах харагдаж байдаг гэсэн. Өөр дээр нь биелээ зичсэн тий хоошоо. Тохоо татаад ард нь гараад ямар амархан ард нь гараад арччихвла. Түрүү хмүг утхан дондоо хоёрын барилтаа. Үг утхан ер нь амархан барилдаанд харах үнээр нэг сайн сонгож барилж гэнэ удаагийн барил харагдсан да. Ямаг утхан болон дондов нарын барилт. Тун амархан тохоо татаж ард нь гараад алсын 19-т. дагаж эргээд. Тэгш. 19-т төрүүлсэн хүмүүс хэр олон бивэ замын Би зам. юу хөө? Опч 18 дээс тэг. Дөрөв цэгмэдийн алтан гэрэл 18 дээр төрүүлсэн. Дондын тохоо ташаа хоёр чир нь хүртсэн юм байна л да. Мөнх хотгоныг харахаар ер нь хоёр гар бол бас явж хоосонгүй харагдаад байгаа шүү. Хоёр гар бол тамиртай харагдаад байгаа. Тутагсан. Эрдэнэтрийн барилтаа харагдаж байна. 60 бэк юм шиг нэ. Онж байгаа. Эрдэнэтрах. 25 он Скватерт 4 давсан байсан Эрдэнэт. Аргагүй л нэг жудаа өрөлддөг юм шиг Гомбер сүлдээ. тэгжээ. Энэ арай лайв. Энэ гоё шүү тий. Оргшаа алхуулаад. Оросын албаны улсын Туваа улсын залуу бүх Донгак сүлдээ Архангай аймгийн Булган сумын ариат сумын Энэ гоё хөлөө. 6 давлаа. Энэ ихтэй Манай алдрын спорт оронд Бич гоё. тэгэл хийх гээд ийгээд хоёр залуу ирсэн баг. Александр Дорж Донгок сүлдээ гэдэг. босох гэж байгаад өөрөө хөл алдаад. Бямц цогт мөгтөл хоёр. Ер нь бол бас томорхоод үлдсэн байх шүү. Тийм бил. Голоороо дарс гээд. Мөгтлөг өөр төрөө бусгаад. Онсон тэгээд ер нь их өнгөтэй л огшгүйсэн дээ бямцгтын хувьд бол. Онсон барилдаа юм шиг сүлээд энэ хараад баг төрүүлчих юм болов уу гэж боддогдохоор шүү. За ийм сайхан сонирхолтой 6-гийн даваа болсон байна тэгээд. 6 даваад 5 даваад 6 даваад тэгээд 7-гийн даваанд дахиад хийтээ тий. Тэгээ ам сонсоо. Тий. 5 давааны дараа 21 үлдээ. Тэгэхээр чи 11 болоо гараад ирэх юм байна дахиад тий. 16 гээл. Нэгийн давааны нөгөө дүүз дээр тэгшилж бас болохоор юм билээ шүү дээ. Уг нь 1024 шахаад. тийм билээ ер нь. Тэгхийн бол дээшээ нөгөө ийм олон хий гараад байхааргүй юм. Би дивжигийн нөгөө оноолт харж байгаа тэгж утсан байхгүй. Самжуудаа энэ төр чинь бол нөгөө Хоёр талруу шахаад шахаад тэгтгэл гаргаад 100% тоос гаргуулаад тэгчдэг байхгүй. Тэгээд ер нь бол тэгэд гариндаад бол нэг тийм хэр юу байдаг байна ба. мэдгүй. Тэгшилэхэд Тэгэхээр гайгүй. хэдэн хүн ч барилдаад бас хэцүүлнэ талбай дээр гарчаа тий. Гэхдээ ер нь нэгийн даваа эхлэхэд тэгшилжүүл. тэр нэг номоос бүртгэл нэлээ сунаад болохоор болдгоо хаад. Яг эренбихэд дагуу ирэх үгүй юу? Төгсгөлд нөгөө ам бүх гээд хий их олон давд юм билээ шүү дээ. Тий. Тэрэн дээр ингээд тэгшилжүүл. Тэгэхээр л зөрчдөйм болов гэж бодож байна. Тооч нөгөө тэгш ядаж нэг 8 туваагдах байхгүй энэ болохгүй л тий. Жишээ 5-ын даваач өөрөө ам авдаг даваан дээр сондгоорох юм бол та ачи юм болно шүү дээ. Цол дуудсан чинь хоосон тэгээд тог дэвж явах юм бол жишээ нь яах вэ гэдэг. Тийм бас бодох юм биелдэ тэр чээс. Хамаагүй болохгүй. Нэг Сая хэдэн хүрэлцэн? 672. 670. Тав дээр хүн ам аваагүй гэж одоо хийм өргөцсөн цоллуулаад байвал бас яах вэ тэр мөр бас бодох л. Яг Монгол өхөн түүхэнд улсын баяр наадам 5 дээр гоцмөргөө давдсан бүх бас ганц нэг байж идэг юм байлээ. Шин сумын зануучийг тэгээд идэв. Би бас нэг хэсэг тэгээд үсэх. Яг нэгийн даван дээр ер нь дандаа хилж тараад. Яг нэг үзүр дээр нугардаг байх. Нугардаг ид. За 7-гийн давааныхаа амыг харцгаая. Логин даванд учрал хоёр мөгтөгдөхийг амлаад завхны нэмд орж хоцморгсон. Дорд самбуу 11 байна л да яг. нэг манлаг авсан юм 7 мөхөөс тий. Бямцогт 3-аас сундыг аваад. Мөг хотхон бат эрднийг амлаад эрдэнэ одрох донгог сүлтээтэй тунсан. Ер нь сая хүмүүс авцгаагаал. Тийм ингээд шгшүүлээ. 6 үлдээд 3 гараад нэг явчихсан юм байна. За ингээ бүхэн барилдааны Би одоо овсын хоёр л товоо золоотой барилдаж магадгүй юм да гэж бодогдсон чинь тэгээд. Би үзэж байгаад наабагаас асууж ирсэн. Энэ сүлдээ ер нь тэр чигээр туучих юм биш вэ? Сүлдээг хаяхан байна уу? Өмнөх даванд хийсэн онгодоо их нурагшин дарж мшгаад. Энэ гоё түүргүү хөл. Би ер нь харж байгааг юм лээ нэг мандаа гэж.
Алдрын зам дээр бас нэлээд барилдсан үү? барилдаж ийсэн. Нэг нь аваа тэр жигтэн дээрсэн шилэн үзүүн дээр нь дараад Учрлын жилгээд бас нэлээ эвгүүд үгс харин дайрч дэрлэр нь бас та. дээр нь дараад байвал ер нь тун эвтэйхэн болчих. Чудоо барилдаж байгаа. Дээр нь дарахт найран дагуу. Тэгээд сүүлд Мандах наран гавьяд тэр чөлөөтийн бэлтгэл хийсэн. Насан туршид улсын аварга, яригны тэмцээн, хамтарсан бэлтгэл гэдэг бас явсан. Учир дөрөө. Тий, 92-д бол насан туршид улсын аваргаар зооны аваргын тэр хүртэл гарч ирж барилдсан. Үндсээр бол улсын аварга шүү дээ тий. 17 насны. Энэ барилтаа. Өөрхөн л өөрчлөх болов уу гэж харж байсан тэгээд. Ер нь бол чөлөөт зөөртэй нууцсан билээ шүү дээ. тий залуу байсан байна тэгээд. Ингэж нэрлэхээр уг нь эхлээд толгой урчих гээд ах шиг санагдаад тий. Хүрээгүй лээ. Хүрээгүй иргэсэн билээ шүү. Тий ялч хөрөөгөө ирсэн мөлий. Өөрлөө нус шахаж өгөө тэр юм сух онгорцгны барьж шүү дээ баруун гарын. Аа. Тэр их эрт шилэн дээр дарах байж хаа тий. Тий. Тэгсэн бол үлдэн шилэн дээр. Өөрөө барьцсандаа чангараад тэрэндээ хойшоо суудсан. Би жаахан зай гараад байна Тий, гэсэн үг. суг онгорцгныхаа барьцыг. Тэр баруун гарын суг онгороо тавиа шилэн дээр эрт дарсан бол бас боломжтой л байж. Тэгвэл мөнгө хотгон ерөнхий тийм ууцны тамираар бас яг дагаж хөдлөхгүй Хөдөлгөөл. Ил өргөж юм. Цорон зураг хөдлөхгүй байна л та тий. Энэ бас гоё өрөлтөн болж илээ. цоломхон цагаан нүгэлтэй барьтай. Нэг үргшээ дайраад явал. Үзүүрлчээд өгсөн ярьцлагыг харсан. Их нэлээ хүнд барилтаа гэж яахан цуцсаа ингээд Хаан дэвжээлээ. Энд алсын шудаг алсын сүвээ авч алдаал. Дахиж урах шиг авсан тэгээд хөлнө гიშиж өгөхгүй. Бас мэдрэж юм л да. атардуухан ийм хүмүүс ч бас салхин дээр гарч ирээ тэр дундаа барай зэрэг энэ дээр бол Жичмэг. тий аюултай. Толгой зөрүүлээ хавирсан гэдэг. Гурав дахь удаага иймэрхүү байдлаар халаад яг адилхан барьсан дээр ялч тэгээд явмаар санагдал явсан баг. Огон ч бас их л төвчээртэй юм дээ. Батрагч. Нэмнэ хийдгүү зогсоод Бас барилгын үстээр шүү те. Барилгын төвчээр их сайтай. Халаал яг ингээд зүүн сууж босч ирээдсэн тэгээд. Хотгуулахгүйсэн болохоор ер нь Хом. хавраад үзийгээр Их томорхож юм л да тэр нөгөө орон зай айгу хол зөрүүтэй харагдаж байна. Саяны энэ 6-гийн даваа, 7-гийн давааны барилдаанууд дотроос хамгийн гоё онцлог барилдаа нь аль санагдсан бэ? бүгдээр л сундуугийн бявцагтыг хайдаг барилдаан л ер нь хамгийн бас ер нь барилдааны нэлээд дүр зургийг өөрчилсөн барилдаан болчихоо гэмээр харагдаж байгаа. Ер нь эхлээд барьц салж байгаа хөдөлгөөнүүд төр бол дандаа л бявцагт олцоо барилгаадсан тэгээд өөдөөс нь ер нь тасгуулж авираад тэгээд энэ дээрээс ихс өөртөө бол нэлээд ихтэй болсон баг. үзүр рүү гарч. Тийм дэшээ гарч ирэх замаа нээчих шиг болсон доо. За 8-ийн давааны хамаа харцгаая. Одоо 6 үлдээ тоорондоо Очка анги манлаг нямдар сундаг. Мөнгө утхан сүлдээ хоёр тонж байгаа. тэгээд ингээд 8 даваа эхэлж байхдаа ер нь сүлдээ мөх хотхон гэж хоёр багтаал хүмүүс ер нь барилдааны түрүү харж исэн баг. Эднээс хоорондоо таарч барилдаж исэн байх магадaltaй юм билээ. Нөгөө Увс аймгийн хүүхдүүд тууд очих барилт юм билээ шүү дээ. Энэ мих бас нэлээд тийм түгээмэл болж байна. Харин тэгж байна. Одоо бас тренд болж байна. Олон хүн хийж яддаг болж байгаа юм байна. Бас яг салгаж байгаа юм шиг юм уу? Тий, давул цохоод. Энийг бол одоо гарцааг бол давул цохино гэж хэлдэг тийм. Давул цохих. Өвөр Монгол бүхэд бас нэлээд харагддаг тийм. Тэгээд дотор талаас нь нөгөө одоо сая мөнгө хотхон давуулаад баруун хөл рүү цохих юм бол дан цохих болох юм байна. Нааталт нь цохих юм бол давул цохих. Гэтэ маягтай зохиох бол там зохиох юм уу те? Өвөр Монгол бүхийн барилдааны бас гол мехнүүд. Өмсгөлийн нь бас онцлог нэлээд хаврын дээр таардаг. Барьцсан тийм би. Чрал хоёр илүүсийнх нь барьцыг халж хонготоод доор ус ингээ хонгож ирсэн. Ер нь л Бямбадорч нач нэг иймэрхүү хонгодоо ийдэг яг тэрнтэй их адилхан хонгож байлаа. Бямбатач самт бэлтгэл зөндөө хийсэн. Сумын зан баш нэмээ мөнгө араар нь дагаад сундуу шахаад мордлоо. Мордон дээр нь сууллаад.
Тэр ихдээ л сайхан төргөн болж байгаа шүү нэ л. Залуучууд нэг ардан үзэж байгаа. Дүүгүртэй бороо хашаатай. Батилжийн ч тэгээд юм бас амьдралын онцлог байгаль цаг үүр гээд ер нь бяргүй хүн баг. Дэглэгдэх жаргал гэх нэг зүүн талтай Их таш хийсэн тий. Тэр одоо харагдах уу? Энэ жил бэлтгэл хийсэнгүй бас Хөөсөнгөө харин тийм баха. Чигтэй хийгүү өрөлдөг. Зүүн. 6-7 эргүүлчихэж байгаа юм шиг. Энэ хэдэн настай гэдэг нь? 2 3 4 26. Аснаа. Тий. Манай дүүгэр мөнгө тогтоох хахт гэдэг байсан. Дүүгэрдэх мэх их сайхан гэдэг. Давсан үндэ их сайн. Унж байгаа үндэл жоох муухай юу. Тэгдэг байсан. За ингээд 9-7-ны хаамыг харцгаая. Шууд амлах хийлэл явчихна л та тий. 3. Тий. Тэгээ хоорондоос нэлийн зайтай гоц мөргөж байгаа болохоор бас ер нь мөг хотхонд бол их ашигтай айлгах шиг лээ. Мочкасан дээр. Сундуй Өврангай аймагт бас 25 онд 4 тавсан байсан тий. Аймгийнхаа наадамд. Учрал хоёр өмнө гой аймгийнхаа наадамд 4 тавсан. Сундууч нөгөө нэг алдартны буй нэмэх гээд одоо нэг барилдахгүй нөө. Тий. Тэрний шив бох шүү. Анх бас. Алдартан дээр хийгээд иддэг ус. Аймгийн наадамд 1 2 тийм 4 давтсан сумын заанууд л гарч ирж үлдэж байгаа. Мөнх хотхон сумд 2 төрсөн. Тийм бах. Нодон бас төрүүлээ гэж байгаа шүү дээ. Уучгаж 3 төрөлтэй л. Тий. Энэ дээр ер нь нэлийн тийм сэтгэл ханж бас эмоц гаргасан хүн биш өмнөх даунуудыг Уяага алдсан байна. тий бодох юм бол утгаан дээр ерөнхийдөө бярлахаар тогтож байна. Аргагүй суурилж байна. Өнгөрсөн хавар багийн барилтайсэн ч Батулзын баг бол одоо үүр ангаад ер нь тасархай болсон юм л шүү. Тэг бах юу? Таргоохгүй. Тэр дэлгэрэх жаргал тэр нэг идэр дээр чинь дүү энэ ч их сайн юм бэл. Батүлжи чинь сумандаа их сайхан хөлөвтэй. Тэгээ байнга үйл ажиллагаа явуулдаг, дивжээтэй. Тэгээд ер нь зунаараа их тийм олон бас дараалсан. Барилдаа хийдэг. Зөө. Хавар өвөл 100. Батсайхан гэдэг нэг ахдаг тий. Тий. Бүхий холбооноос их мундаг сайн ажилдаг. Монголын үндэсний бүхий холбооны шилдэг орон нутгийн бүхий холбоо. Тийм болж байсан. Болж исэн. Намжил хазрангийн батсайхан төлөө. Цэв болдов жирч одоо багшилж байна. Мэдгүй. Яг л Батулзын юм шүү дээ. Тий. Их гоё барилддаг шавь. Боролцол болдог шүү дээ. Зүү үл их гоё авдаг тий. За үзүр төрнийхээ барилдаа нэг үзчихэд. Давсан бөхчүүд та нэр саргаж байна. Ер нь ингээд харахад бол хоёулаа л нэлээ хүнд барилдаанууд хийж гарч ирсэн. 3 дооны Сэрк болонд ч бас л хэцүү хүн шүү дээ. Харин Нөө Сэрк бол Жандос гэхээр Наранбаатар гэж 2 дооны бяртай хүн айсан юм. Бас л золгосон давуулгат нь дайрчих шиг болсон. Сундуу их цаг гэрэмтэй сумын зам тий. тэр Нэг төрүүл байх шүү. Сундыг бол Дандаа дээш. гоц мөргөө хүн биш. Тий. Тэгтээ аймгийн өнгийг бас их түүсэн хүн биш үү? Наранбаатар ч энэ номер бас дунд ажгүй байгаа юм шүү дээ. 2 дээр хайцсан юм. Сундуй нар 15 онд үзүүр төрөө улаалсалтаар шалгарч үлдсэн хоёр талын засуулуудаа ханаруулсаар Монгол өхөн өргөөний барилдааны талбайд Дэвид дэвсээр Ямар ч бас дөрвөлжлүүд бариад авах болов уу гэж харж байсан. Тэгээд барьж авч амжаагүй дээ сундуг явд. Сумын золтой болон залуу хөгчүүдийн барилдаан 131 удаагийн сумын заануудын барилдаан Сонснос их хурдан барилдаа болчих шиг болсон шүү дээ. замнууд их том амжилтыг гаргалаа. Нийт сумын зан Монгол Бас нэлээд олон хүнд барилдайсан. Тэгээд суларж явах шиг байлаа л дээ алчгүй. Улааны алтан хайсуу гэдгийг бидэнд харуулж байна. Орондоо бол 7 насны зэрэгтэй. Игмрүү игмөөд нь шахаад мөрөглөөд хүнээс төрүүлээд барьцаа их адтай олоод барьчих юм. Батүлжигөөс ер нь тэгээд дараа нь бас ахнарыгаараас залгаад аймгийн цол авах хүн байна да. Сундыг бол. Мөнх хотхонг бол бас Монгол өхөд сайхан ирээдүй хүлээж байна. Монгол өхөө өргөнд 19 настай төрүүлнэ гэж байсан. Нээлтийн сумын зааны барилдаан. Үндэсний хууль яваргаар чинь 16 насны хүрэл тий. Сэлэнгэд 17-д 17 5 дороод 18 сая 4 орцсон уу? Батүлзийн сум яриад. Энэ хүрэл. дараагийн 2 жил бас дээшээ харах л өгчөөдийн. Нэг Ер нь нэг иймэрхүү хүүхэд ирсэн санагдаад шүү дээ. 16 тал ийм биеттэй хүүхэд шүү дээ. Амар.
Монгол бүхэд одоо энэ цаг үед барилж байгаа бүхчүүд дотор хамгийн том удамтай. Тэ. Ийм удамтай хүн байхгүй шүү. Тийм. Ер нь манай хүний тэр туг тойроод явж байгаа энэ ч бас тэр нөгөө усад дуусгасан хөшөөтөн төстэй шүү дээ. Тий, ерөнхий тийм юу нэ тий. Төстэй харагдаад байна шүү дээ. Батлав багш ирсэн юм байна. Саамын гавьцгалжуулагч. Томын цалтай аймгийн цалтай бүхчүүдийн ингрийн тэмдгийн бас патент авч санаачилсан. Энэ барилдаан дээр бас тарааж гисэн юм байна. Овдын манхны хүн байдаг. Дархны батлаа гэж. Дарханд байдаг хаа тий. Та Цагаанбаатараас эхлээд их олон хүмүүсийн багш. Сумын зан цалтай бүхчүүдийн маань барилдаан, оны ихний барилдаан юм сайхан өрсөлдөөнтэй гоё болсон. За одоо хэсэг хугацааны дараа тэгээд уулзцгаая. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Үргэлж өдөө Апу компани. Нэвтрүүлгийн ивент төлөөгч Шунхлай компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хурд. Mobicom корпорац. Энгинийг ухаалгаар. Хуримтлалтай Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. Mobicom-ийн дараа төлбөрт шинэ вакцины хэрэглэгчэд бүүтэй боллоо. Хүссэн дуугаа хязгааргүй сонсох сонсын аппликейшн премиум эрх. Хэрэглэгч бүрт Mobi Life даатгалын 4 сая хүртэлх эрх. Мэдээж хамгийн хурдан 5G интернет. Дараа төлбөрт My Mobi. Хэрэгтэй бүхнийг багцлав. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Quebec дэх Титаны үйлдвэр. Rio Tinto-гийн Канад дахь нэн чухал эрдэс металлургийн цогцлбор 6 үйлдвэр нь 100 хөл бөмбөгийн талбайг хамрах хэмжээтэй. Үйлдвэрлэлээс гардаг титан өндөр температурт тэсвэртэй тул эсрэг онгоц, сансрын хөлөг үйлдвэрлэхэд нэн чухал юм. Мөн цэглаан станцад өрнөөр хэрэглэгддэг энэхүү түүхийдийг боловсруулж хүндрэлтний хөгжил дэвшилд том нэмрээ оруулж байна. Rio Tinto. Бидний мэдэхгүй зүйл бидний дотор оршдог. Зөн савин төсөөллөөс ч илүү гүнгүнзгий. Эрх чөлөөтэй хүсэл тэмүүлээр дүүрэн асар томхож. Тэр чамайг хамгаалдаг. Бас адал явдалд бэлдэж зөрөгжүүлдэг. Тэр чамайг нээж, үргэлж дараагийн зүйлсийг эрэлхийлдэг нэгэн болгодог. Тиймээс л бид тэрхүү хүчийг бүтээхийг зорж таны шинэ хэл хязгаарыг нэн илрүүлэхэд тань тусалдаг. Апу үргэлж өдөө. Аз жаргалаар бид дүүрэн энэмсэглээд амьдрал бидэн дутах бочлаар дүүрээ. Баяр хүргэе. Та манай худалдаа хөгжлийн банкны хоримтлалтай Монгол аяны энэ сарын 50-ны нэг боллоо. Supreme аккумулятор. Бүгд найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Seban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор. Автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах тохиромжтой бүгдийн асаах чадвартай хэдүүлээ удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол орн даяар Шунхлай компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусшгүй эрч хүч Supreme аккумулятор. Хугацаатай хадгаламжлаа нэмсэн 100,000 төгрөг тутамдаа урамшуулын эрх авч нэг өрөө байрны эзэн болоорой. Худалдаа хөгжлийн банк. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч
Рио Тинто Групп. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шунхлай компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хурд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Хориглон брэнд, Хориглон амьдрий. Хэлбэрвэза Момпей. За 2026 оны анхны аймаг зэргийн золтой өгчүүдийн барилдаа маань бас болсон. За аймаг зэргийн золтой өгчүүдийнхаа барилдааны бас амыг та харцгаая бүгдээрээ. Төрөм өх Төмөрбаатар, Очирхүү Эрдэнэ сайхан, Амгалан Гатун зэрэгт Батцооч, Доромдын Маттаржиг, Баян Сүхтэштгаа Төмөрд сууж мандах. Эрхэн баяр уулзсан нэг аваад баяр жавхлан. Чөсрөнтэй тонж. Ганцхан аймаг нэг гарч ирсэн юм шиг. 15 харслаа. Тийм байна. Дээр нь аймгийн начингууд хасагдсан юм. 256-д багтсан. Сумын зам бол бүр огт байхгүй. Огт байхгүй. Ер нь нэг тийм хоёр дахь барилдаан баха. Өмнө нэг тийм барилдаан болж ирсэн. Ер нь аймаг зэрэгт сумын зам орохгүй байсан тохиолдолд ер нь хоёр дахь нь болж байгаа. Нэгийн давнаас л ер нь ширүүн барилдаан болж байна шүү дээ. 80 гаруй аймаг ярслаа. Гарч ирэлцсэн. Тунсаа хоёрын барилдаа. За хутгасан, хутгаа дутуудсан. За цацчлаа алсан шүдгэрийн барилдан дээрээс. Яг нэг үеийн л одоо юм. Тайжгүр Балдар спорт Өгчүүд. Одоогийн бэлтгэл бас хамт нэлээ Хийсэн. хийдэг. гончиг сүрэнтэй 5-ын даван тунж барилдаад алсан шүдгэрийн барилдан дээрээс цацаад тав давлаа. Алтан цомд одоо барилжуулахгүй юу? Шохоо гэвд. Ямар нэг байдлаар өөр баг сэлгэх ч юм уу. Анхны сонголтын дээр ороогүй болохоор тэгэл Солилцооны цонх мох гэж юм байдаг юм Өөр бол цаорхоо юм байвал. нэгдэхгүй гэж байна. нийтийг хаадаг юм байт юм. Гэтэ тийм яван тайг бол гарах байлгүй тий. Үнэхээр одоо багийн 2 хүн өнтер бэртчихвэл одоо яах вэ гэж яах вэ? Төмөрбаатараар давлаа. Төрмөх орслон Төмөрбаатар орслон гэсэн юм байна. Энэ Алтан цомд барилж байгааг доктор Төмөрбаатар орслонгийн бэлтгэлч бас ер нь сайн байх шиг байлаа тий. Энэ үйлрэлийг хараад байх алтан цомд барилж байгаа бүгчүүд өөртөө бас нэлээд тийм юу тавьсан болов. Тий. Өндөр шаардлага. Багийн эзэд, багийн хамт олонны бас итгэлийг одоо биелүүлж сайн барилдах хэрэгтэй гэдэг. Тэгээ ер нь алтан цомд барилж байгаа залуучууд бас бэлтгэл их сайн байгаа юм. Тийм. Төмөр зоожээс эхлээд. Төмөр зоож тэгээ сүүлийн 2 үйлрэл бас онцгой байна л да. Онцгой сайн байна. Байран дээрийн давхраас Шинхэн Батцоогийн барилдаан байна тий. Ховд аймгийн Чандман сумын харьяад Ер нь л ингэсгээл сумын занд бүгдийн дараа явчих Барин тий. дээр дараа л ажилладаг. Өөртөө тохирсон барилдаа сурах гэдгийг давуу тал яг Тэр ч бэраж хараглаад гэж байгаа шүү. яг дараа дээр зөрөө дан зэрэг. За хөлбөл буцах сайт. Амгалан хатан зэрэгт хоёр. Танталгаа ургуулж мушгсан тэр энэ. За дан толгоо ургаж мушхаад даасангүй. Өсгөл аймгийн Эренчин Лөмсөмийн өвгөл Дундгой аймгийн Эрдэнэ сумын харьяад Апокампо Алдар спортроник аймгийн урьдчилсан Амгалан Баатар. Өсгөл аймгийн Тариалан сумын харьяад аймгийн Арслан Хатан зэрэгтэр Амгаланбаатар яг энэ барьцсан дээр нь багасаа барилдаад ингэж тамир суусан байдаг хөө тий. Ер нь харахад бол нэлээх тамир гаргадаг шүү. Бас биеэр жоохон тийм хэрлэх үү том дуу. Өөрөө их зөөлөх хүн. Тэгээ жуудаас урьтай. Одоо бас барилдаж ийсэн. Могод сумын харьяад аймгийн Арслан Тэгэл жавхан антертэл хийгээ явуулсан баг л та. Жавхан орхон антертэж их Монгол багасаа. ирхэн баяр гэдэг чинь цагаахан тэгээ таад яраас бас ер нь л мацсан чинь шүү. Тийм. Ойрт чинь да тий. За 5-ын дав ийм сонирхолтой чанга 26 оны эхний барилдааны чансаа бас их өндөртөө үзүүрлүүгээ шахсан. Айхтар одоо барилдаа болсон. Та ер нь аймаг зэрэгт хэд дөрвөлжсэн бэ? Би нийтдээ 4. Дөрөв. Битэр баахан ярьлаа ш тэр барилдаа. Тэр дөрвийн бас баг дөрвөлж байтгаа би баг мушгуулсан бахад. Оквит дээр цагаах чинь олон мушгуулсан. Тийм. Бямжив соронзон. Тийм. Завсаргуу бол 3 байгаа. Тийм баг. Завсаргүй 3 дээр бол Завсаргуу нэг нь надаар нэг нь оквит тий. завсаргуу 4 дээр окд бас үзүүл. Унаад үзүүлж байгаа байхгүй. Атомберийг давцсан бол завсаргуу 4 байх гэж байгаа. Тэр хавар. Тэр хавар. Оквит дээр хамт бэлтгэл хийлээ. Одоо энэ Шинбаатар
хин гонжигтон бинт нэг манай алдрын чөлөөтэй залууч. Хосоо гэж. Тэгээд тий хосоо гэж яг ид шавнэр. Тэгээд тэр идтэй бас жоохон ноцлолт нь хоёлаа. Тэгэл нөгөө ид чи ээлжилж октой барилдуулна. Тэгээд тэр аварч ок ерөөс амиг зэрэг нэг дөрүүлээд нэг үзүүлээд нэг их шүүхт үлч 3 барилдаад. Тэгээд тэр 3-таа ханс юм яасан эргэж бэлтгэлдээ ирэх. Тэгсэн баг. За 6-гийн давааныхаа амыг харцгаая. Авсал чангуй шүү. Ам. Хэцүү үлээ тий. Тийм бай. Төрөмөх хэрхэн баяр очирхуу батсаж амгаа авын сүхийг. Ховдын 2 тунаад. Энд ч бас их удсан шүү. Айхтар барилтаан болсон. Ер нь тэгшрүүч бас ихэнхэнд өгсөн дөө. Ер нь тэгэл чансаа өндөр болгоцсон бол барилдаа удаашрах талтай болчт юм лээ л дээ. Алж барилдаа. Би энэ барилдааны 1-ийн 5-ны оноолтон дээр байгаа аймгийн арслангуудыг хараад бодож байлаа. За жилд нэг 4 тий 6 зарим дөрвөл гэж бодъё улсын жол авах хүний. Энэ олон аймгийн арслан бас том шалгуур том одоо бас За Түрмөг шахаад явсан. одоо юу давж улсын жол Дагаад мордсон урдуур үрцгээхэнтэй. дайрсан зүрс. Ай ай. Гой дөрөлтөө боллоо. Бүгдийнх нь л зорилго бол одоо цолоо ахиулж улсын ямар нэгэн золтой бүх болох л байгаа шүү дээ тий. Тэрэн дээр баруун талдаа Жил дург 20 аймгийн арслан Тий. Нэмэгдэн шүү дээ араас нь бас чангараад дүүнэр гарч ирээд шахаад ихтэлнэ. одоо явдаг газар Эрхэн бээр барьцсанд бас их мундаг юм бид. Хүнд их барьцтай юм амар бас алдаад байхгүй. Булганы бүхчүүдийн нийтлэг бас нэг тийм сургалтын юм байна хаа. Харин ерөнхийдөө тэгээд бас бэлтгэл сургуулийн төвчээр их байгаа юм л да. Барьж таваад барьсандаа яваад хөрсөн барьсан алдахгүй байхын тулд бас тэг яхиж үзнэ гэдэг чинь. булган ам дэвж зэвсэг төчний 331-р ангийн бүх аймаг уртсаарчлаа. зодгоос их гоё юмс царагт гэх Тий, ер нь бүгдээр нийтлэг тийм. Нэг эмч рүү явж ирээл тэгэл Нөөж нэг дэсэрсэн. явлаа та. Явахдаа нам явлаа. Цогоох, ёндаах, дорцообох энэ төр барьцаалж барихад бас чанга. Одоо энэ харахаар яг энэ эрхэн баяр, ширгэн давг, амар жаргал нач энэ төр дээр харагддаг. Нэг сумын 2 тонсон. Төмөрцөөж аймгийн арслан баяр жавхлангаар 6 давж гişүүгийн 4 чалгаж. Тэгш өрцөн дээрээс баруун тал Баруун мордоо томоо. Морхан баяр барьцтай үлдээд мордсоо мордоо дутуудсан дахиад авирсан авир өдөр үлдүүлсэн утгасаа хутгаа дутуудсан Гоё үзэж байна тий. Ер нь шахсан шүү. мордсон мордогийн утгаа болгосон дахиад мордсон авирсан за авирлаа. аймаг зэрэг одон бол Түрмөг хорслолж бас шинээр юм дээр их гоё барилдах. Ер нь шүвгийн дөрөв рүү их шахаад байгаа юм бэл. Эрт золон төрсөн хүмүүс тэгдэг юм аа. Одоо энэ ерөнхийд хийж байгаа оргил начин мачин энэ чинь нэг залуудаа их арслан болцгооцсон. Тэгээд амаараа дэшээ нөгөө амлах эрхийн давуу хөдөлж чинь бас барилдааны амжилтанд нөлөөлнө. Сэрот начин хүмүүс тэр сүүл эргэж ирээд Тий. их дээгүүрээр бит арслан байдаг гэсэн тий. Тий. Тэгшдэр Түрмөг өөрөө толгой төрүүлээд зүрхсэн юм байна. Тэгш дээрээс Зүүн дагж мордсон мордог нь хутгаа болгосон буцаагаад зүү авираа машигдсан. Ер нь бол баруун хөлийн нэлээ онол одоо мордож нөгөө хойш нь татуулж иж тавьж байгаа. Энэ бас нэг хөдөлгөөний шилжилт нь бол айгүй гоё болсон барилдаан байлээ. За мэхэг үсэлээ. Амарлын гэсэн санааг нь өгж байгаа шалуур үйлдэл хийж байна. Хоошоо урагшаа гэж ярьдаг. Ямсрынгийн Амгалан Баатар аймгийн арслан Баянсгүй 6 давж. Гişүүгийн 4 чалгаж. Баянсүх 99 оных тий. тий. Хоошоогоо ороод явдаг гэсэн. Гэхдээ 99 дээ юу? тий. Ус хоёрын насанд гантлага жахаа энэ. Рүүцэндээ нөх хуучаа хаялцах юм шүү дээ. Өөрөө утгах гээд болохт нь тэрвэрдсэн байсан та. Сүзөө шууд таал. Одоо бол нэг 40 минут тэмцэлтэд барилдахад бол нэг тийм айхтар цуцаад ялаагаад муудаад байгаа өнтер бүх баг харахгүй болчихсон тий. Та цэцэр энэ сүүлийн барилдаануудаас их тогтмол
ажиллаж байна. Манай залуучууд ер нь цэцгийн шаардлага хэр хүлээж авч хэр одоо жигцүүлэнтэй байна. Ер нь бас хүлээж авах тал дээр байгаа шүү. Гайгүй юу? Тий. Зарим нэг хүүхдүүд бол бас байна. Байна уу? Тий, яг мэдээжийн одоо яг энэ барьцаа яг авахгүй байна. Тэгээ урдаас юм ярих гэдэг байна. Тэг яг энэ ойлгомжтой нөгөө барьцаа авах гар нь хурчээд багт чинь энэ чижи буруу хийчихэд байна. Тэг чижи зөв хийхээр яадаг чи өөрөө дайр тонгоо наатаа зөв болгоод аваач гэхээр авахгүй. Тэг нөгөө арайхаж аваа нөгөөх нь жонд аваа болгоо тавьж барьж өгдөг. тий. Тэг яг нөгөө дөрмөндөө гой заагаад өгсөн байл да. Одоо энэ барьсан барьцаа дахиад нөгөө барьцыг өгч явах тавиул сануулгах хөрвүүлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тийг сануулгах өгөхгүй бол өөрөө жоох эвгүй болчвол нөгөөтгөө тавьчаал. Эвтэй болоод нөгөө яагангууд барихгүй болчвол ингээд л маргалдаад байх хүмүүс бас ганц нэг байгаа. Гэхдээ ер нь одоо сануулга авах чамайг санууллаа шүү энэ гэхэд бол за одоо ингэ ойлголоо. За одоо санууллаа шүү ингэж хэлээд ингээд явал тэгэл яг тэд өрөндө 3 удаа сануулга хийгээл тэр бүгдээрээ нийлээд шийдвэрээ гаргаж байгаа байхгүй. Одоо ингээд өгөнд орохгүй нь яах. За одоо тэгвэл дараагийн сануулга одоо ингэ. Тэгээ шийдээд явахаар бас хин шахалт нэг 100 ороо явчих. Цаг хугацааны хавьж арай түргэн болох. Тэр тал дээр их зүв байна гэж бодоод байгаа. Даваа болгоны төгсгөл рүү жоох үлдсгээд ерөнхийдөө дандаа бүтэн барьцанд хүрээд байдаг энэ төр бүгчүүд нөгөө цэцүүд бүр андах болчиход байна. Харин тий. Энэ за одоо чи доо гэл басаад. Харин тий. Тиймэрхүү хүмүүс байна. Тэрийг эхнээс нь шахаад авахар бас. Гайгүй. Тий. За тэгээд одоо ганц нэг гасах ч юм уу. Тэгээ сануулга хаад ирэнгүүт тэд нар чинь бас барилдаа найр хурдан болгож байна. Одоо нэг гасагдахаар одоо дараа гасагдахгүй ингээ гасагдчихдаг байлгаас ойлголтоо аваад тэр тал дээр энэ сүхтүүд бол нэлээ юу н бэлтгэл сургалт хийгээд аль болох дайрж барилж байгаа барилдаа одоо бидний онцлог тийм шүү дээ. Дайрж барилж байгаа. Тэгээ захад барилдахгүй гол руугаан тэр барилж байгаа барилдаан чинь бас шүүх мөнхт амрыг захад очиод унчаар одоо чөлөөтэй газар байсан бол тэр унахаар барилдаан байхад л унаагүйгээл. Тэгтээ тэр нөгөө чинь хонгодол хайж яваа гэхэд тэнд хүн тулна гэсэн юм дээр тулгаж хонгодно гэдэг чинь өөр шүү дээ. Одоо явал тэнд зөндөө заа байгаа юм чинь аваачаал 50 гэдэг юм дээр хонгодох чинь өөр байгаа байхгүй. Тэгэхээр захын барилдаан баах юмар санагдаад байна. Тэгээ нөгөө айл болох бид нар чинь нөгөө гол руугаан тойрж ирэх гол руугаан барилд тэгээ гол руугаан барилдахгүй 2 3 гарахаар нь сануулга өглөө шүүгээл. За одоо чи 2 3 гарчлаа сануулга өглөө шүүгээл. Зарим нь муухай харж байна энэ дотор чинь. Зарим нь цаатаахаа энийг юу яана одоо ойлголоо гэл ингээ яаж ийн. Сайхан барьцаа гоё харгуу сайхан өгөөд нэг сайхан тийм одоо гудаггүй барилт өгчүүд бас байна. Тэр их сайхан юм. Сайхан. За нэг л одоо нэрсээ хэлж. За чи ихлээ авчих уу. За дараа нь би авчих. За болсон уу? За одоо би авъя гэж хэлдэг юм уу те. Одоо ингээ наад гараа ингэж барих шүүхээр яг тэрөөр барьж байгаа. Тойруулаад ч яг ингэж тойрж барих юмыг эрхөр байгаа илүү өсрөн шааж барьчаад байгаа байхгүй. Тулаа тэнгуү чи даадах ингэ тойруулж барай гэдэг тойруулж барихгүй. Заримуд нь тэгээд тойруулж барьцаа сайхан аваад за одоо чидэг за одоо би тэгэхэд хангалттай барьцын ингэ өгүүлээд авахгүй юм. Манай Санжидан Боврыг тэр тал дээр гоё бүх. Бүр жоохон хүүхэд байх юм. Тий. Оо аваа. Оо тгий та төрүүлээд ав. Одоо болсон уу гэдэг. За гэдэг ингэ сайхан. Ойролцоо унах юм бол ер нь шууд бас илүүсэж ажиллах гэдэг. Гэхдээ яаваа гэхээр гэсэн ингэж юм надад. Бидний чинь яг нэг ерөнхий хүмүүжил нөгөө том цултаах нарыг өгөөнд их орж барилддаг байсан шүү дээ. Тэгээ том цултаах нарт одоо ингэж барилддаг. Одоо ганц нэг юу бол барьц сулаацалдах авах тэрэн дээр тэр том цултаа өсөн ч хамаагүй ятсан шиг дайраад байгаа. Заримуд хүндлэлэх багтаа. Тэг чи бид нар бол одоо яг одоо дээшээ том цултаахтай барьц авлаа гэж чинь хэрэлж мөрөлдөх одоо хайшаа юм байхгүй тий. Тэгэхээр заавал дугайл өгдөг тий. Дугайл. Одоо яг ингэж барьц өгдөггүй байсан л да. Гэхдээ одоо тийм өгдөггүйгээ явсан бол барайл сах нарын өгөнд ороод тэгэл барилдах гэж бодож байгаа. Тэгээд яг дөрмөөрөө тэр барьцаа ингээд авах шаардлага болохоос биш. За заавал том цултай илүү барьна гэсэн юу бол байхгүй л да. Гэхдээ яг тэрэн дээр нөгөө нэг маргаад байгаа надад нөгөө нэг хүмүүжил бидний хүмүүжил нөгөө том цолтой хүн рүү явцсан байсан болохоор тэр маргахын жоохон ингээд ер нь бас спортын хүмүүжил ч гэсэн тэр хүмүүжил заавал байх хэрэгтэй байхгүй. За одоо хоёр идэвхтэй барилдаж байгаа ч гэсэн. Тэр нөгөө идэвхтэй барилдаж байгаа
Одоо юуг нь ахуулна шүү дээ. Одоо барьцыг ахуулгаар болохоор нөгөө хоёрыг чинь тал зөрчиж байгаа байхгүй. Тэгээ аль нь идэвхтэй байсан гэхээр бас ингэ хоёулаа идэвхтэй байгаад идэг. Тэгэнгүүт одоо яг юугаа харддаг юм уу? Тэр камераа харддаг юм уу? Тэгжээж бараад түүнээс бол одоо бид нар бол заах байцаа автотааж гэх юм уу тий. Тэр чинь ингэж барь тавилцаа дахиад өөр байцаа аваад явчих юм чинь тэр барьцыг аваад ямар чиччих байгаа биш. Тийм дэр жоохон би бас дүгнэрийг арай жоохон бас нарийнхаа үгэнд орох. Ерөнхийдөө тэгээд хөлийн цэц гарын даа жайгдигийн баг тэгээд энэ тайлбарлаж байгаа хүмүүс барилж байгаа бүхнэр ингэж сайхан нийлж иж их гоё одоо тэр өдрийн барилт гоё болдог юм байна шүү дээ. Тий. Цэцэж байгаа хүнд бас нөгөө өөрийнх нь залуудаа идэг байсан ч юм уу өөрийнх нь дархан мөхийг хийж барилддаг бөхчүүдэд бас нэлээд тийм юу магадaltaй. Тийм ажиглагдж байна. Харагдаж байна уу? Тэгээ сайхан хонгодоо тавьж байгаа тэр хүмүүс нэг залуудаа ингээл явдаг байсан да. Одоо ингээл нэг барьцаа авчаал нэг хуурах гал ингэж нэг явдаг даа гэл тий. Тэгээ нэг сайхан сугаар нь улаан сугаар нь харцаад тэрвэрээ дайрж байгаа ч юм уу. Тоогдоод унгааж байгаа ч юм уу. Тэр ингээд яг залуу насны юу гоё харагдаж байгаа. Зарим бүгчүүд ухраад ингээд хажууд ирээд хашлаг ойр ойрхон тулаад буцаж голлоод идэв шүү дээ. Тэгэхээр бас зарим цэцэж байгаа ах нараас ганц нэг үг хэлээ сууж идэв юм. Тий. Ер нь тэгэл одоо улаан цам зүгтаагаал 3 удаа гарах л очиргүй байхгүй. 3 удаа гарангууд техникс нь болгоно гэж байгаа байхгүй. Нэг удаа гарангууд нь бас өгөхгүй гадаг шүү дээ. Тэгээ 3 удаа гарсаас нь хойш ингээл 3 удаа сануулга авах юм бол нэг хөлийн цэцүүд чинь нийлээл одоо нэг барилдаанд өөрөө барилд сонирхолгүй байна. Нөгөө хүн барилдах гэдэг. Тэгэхээр одоо ямар шийд гарах уу гэдэг тэгэл ерөнхийдөөс ирж өгдөрөө ярьж байгаа л тэгэл ерөнхий ямар шийд цагаахтайгаа уулзаагүй бас их уудсан байна. Тэгээ өнөөдрөөс ахтайгаа нэвтрүүлэх цог сууж байгааг бүх сонирхогчд бүгчүүдэд үзэгчд маань сонирхолтой байх болов уу нэг зүйлийг бас асуумаар санагдаж байна. Наранбаатарт бол би их олон ярьж ирсэн байхгүй. Хугацаа зэргийн албаагч байхдаа армийн Гардан тулааны тэмцээний хүндэж инд бас та төрүүлж исэн гэдэг тий. Цэрэг төрүүлж исэн. Цэрэг байсан. Тий. Та тэр талаараа нэг сайхан дэлгэрэнгүй. Одоо тулаан мулаанч нэг хөдөө бид нар чи нэг хоорондоо нэг ноцолдож тэгжил өссөн болохоос ус тэгээ нэг юу байхгүй шүү дээ. Тэгтээ яг нэг жоохон суурин байдаг юм арай зүггүй байсан. Сургуультанд тий. Тэгээ яг цэрэг анги дээр манай ангийн энэ тэрвний дарга арай жоохон том ихтэй нөхдүүдийг бас нь жоохон бэлдсэн. Бэлдсэн болоод Орсын тэгээ яг очоод орохоор бол тэр бэлтгэл мэлтгэлийн төр бол хаана явгаач ураг мэдхээ байгаа л тэгэл нүдэлтэл гараад дуусгал болж байгаа юм чинь. Тэгэл тэн чин хүнд чин тэгэл яг суглаагаараа үзнэ. Тэгээд яндан сум бутаага таарахгүй юу? Нэг ангийн нэг оны хоёр нэг сумаас ирсэн хоёр найз багын найзууд хоёулаа нэг дор сайхан алга байгаад нэг дор сайхан барилдаад нэг дор бөхөөлнө гэл арай ойрхон алдар дээр ихэд бэлхийхтэй ойрхон юм уу гэл энэ налах ирэхэд ирсэн алдар цэрэг авах болцсон байсан юм. Тэгээ юмда 300 байна. Тий налахаа 230. 230 наа. Тий. Тэгэл юмда маань нэг хоёр найз чи биенийгээ тавьж чадахгүй байхгүй. Хоёулаа оксибилэн өссөн байдаг. Тэгээд нөгөө шүүгч нь тоо хоёрын тоглоом эхэлсэн тоглоом юм биш. Нэг л хоёулын чинь гасан нэг л ингээд үзгээд гисэн чил төнкөл усан цаад нав тавихгүй. Ич манараад явчлаа тэгээд. Тэгээд юмдаа сумууга ерөөдөө яг нөгөө манай тэр хоёр хүний шүүж байгаа нь манай авж гарч байгаа манай нэг анги л уус. Тэгэл яндаа самбу ерөөдөө алчуурна. Цагаас өмнө алчуурна гэдэг бойлоо. Одоо нөгөө дутуу дулаа үздэг сонирхогчдоо сайн ойлгож байгаа алчуур шийднэ гэдэг юм. Та тэгээ хэдэн тойрог тоглосон? 3-4 тойрог баг шүү. Аваргын төлөө. Аваргын төлөө харин 32 хамдагтай офицер ариун болдгоо нэг ах амар том. Тэг чи намайг Ахмад цолтой байна чи насны хэд байх вэ те? Тий Ахмад цолтой өнгөд 30 л энэ баг гарч байгаа. Тэгээ дандаа нэг армийн авар 3-4 жил биш болсон гэлээ. Тэгээ хотын комендантын офицер бас ойлгомжтой. Тэгээ би чинь 18 өстэй л хөхөд нөгөө яа хэлэхгүй гараал дээрээс нэг алчуураа хитээр энэ болиг тэрээс болиг чинь суулгах юм богод өгсөн ерөөсөө.
Тэгээ гараал алчуур шидэх юм бол за аюу удсан гараал гэж юм гараал алчуур дэмий донсоод байж. Нэг ангиас авчирсан засгаж Тэгээ ангаас авчирсан үзэл дуусах хизээ зэрэг хүн дундаасаа утчихсан чи даалгараад явчихсан зэрэг наадахтаа тэгээд одоо юу болдгийг тэгэл 3 үе нүдүүлээ гардаг юм уу. Тэгээ нөгөө жишээл 2 дахь үе 1 дахь үед яжчихсан бүр алуу боллоо. 2 дахь үед ч бас ганц нэг цогх маягтай л. Тэгэл нөгөө ер нь бол яг тэгэл бодож байгаа хгүй. За тэгээ нөгөө гой нөгөө алдар спорт хаан чинь дандаа нөгөө цэргүүд голдоо үзэж байгаа. Баялаа шиг. Баялаа шиг нөгөө Цэргээл баялаа шиг. Цэргээ баялаа шиг гэж байгаа. Тэгэл ер нь одоо үзэл дуусъя гэлээ. Нэг ороод ирэхэд би тавьсан байхгүй. Нөгөө түмэн найр настайг тэгээ 8 тоолуулаад Накот нь шаа хийсэн байхгүй. 8 тоолуулаад нөгөө чинь ахаад үзье гэдэг юм байл л дээ. Тэнгүүд манай тэр Батбаяр юмд одоо цог юм ахаад нэг тогшход л наанч унчих гээд. Тэгэж бас нэг гаргаа маргаа тийч нэг сохилтонд урам орцсон. Ингэж хаал нэг авсан нөгөөдгөө ахаа яваадаггүй. Тэг коно шиг юм болсон шүү дээ. Нэг коно үзэж яхад нэг алуулж байгаа нэг хамгийн сүүлийн юм дээр нэг яаж манахаар нэг коно нэг тэгж гардаг шүү дээ. Сүлд нокаут. Сталоны шиг юм байна. Тэгсэн чинь конон дээр л яг тэгж хамгийн бараг сүүлийн юун дээр 2-3 оноохоор ялж байгаа юм уу. Тэгж нэг Рембо шиг юм байсан юм тийм. Арми аврагын тэмцээг гэдэг нэг сайхан болдог ус юм уу. тий гардан талаа жингүү тэр чөлөөтэй. Гэтэ барилдаан байхгүй. Яг цэвэр нөгөө нэг зодтолтны гараар. яг. Гэтэ боксоос арай өөр. Сонсогч алдраасаа ондоо юм шиг. Яг адилхан шүү дээ. Ер нь тийм. Тэгэл тэр чинь гой үндэсний үхий арми авраг бүх арми аврагд болсон шүү дээ. Дакандо. Гэтэ яг гардан талааны армийн аврагт цэрэг төрүүлж байгаа нь өөрөө хамгийн том байсан. Тэгээ цолны ерөөсөө хязгаар авахгүй бүгд л оролцсон. Тий ангиас нөгөө жингээл орж голгос төр офицерууд дундаа цэргүүд дундаа гэсэн байхгүй. Нэлээд олон жилийн өмнөөс нөгөө армийн гардан талааны аврагт бүхчүүд яаж оролцдог байсан талаар ярьж байгаа цогаахын нэг сонсч ирсэн. Тэгээ цогаахаас бас өөрөөс нь асуумаар санагдаад яриулмаар мөнхөж үлдсэн санагдаж ирсэн. За 6-гийн давааныхаа ам руу орцгоё. 7-гийн давааныхаа Булганы хоёр бие нэг аваад амгаа цоож ир тонсон байна да. ер нь бас их л чигдүүхэн 3 бүхэн улсын баяр наадам 4 давсан хөгчөөд биш үү? Эрхэн баяр төмөрд цааж ичрэхүү гэж. Түрүүн сумын зан дээр бас би аймагтаа 4 давсан заанууд л ер нь чахаж дээ гэдэг жисэн. Очирхүү хуурч ер нь бас Батцааж дээр нилээ дундрах шиг харагдчихсэн. Эрхэн баяртай бол нэг төдийлэн тийм айхтар үч чавхсан барилдаан бол бас. Үлчээс уран барилтай юм. Үлчий сайхан барилдж байгаад гэмтэл сэдрээд бас. Тэгэхээр энэ өдрийн барилдаа уран барилдааны шиг уран барилтай юм. авсан. Төмөрцөөж дайрам ортцсон Амгаланбаатарыг. Төмөрцөөж Амгаланбаатар хоёрын барилдаа бас жоохон ухардаг хог. Хоёлоо. Анхаарал байна. Ер нь хоёр шага ухраа. Тэгээ энэ хоёрын шин барилдаа хоёулаа ингэж байрж өгч мордох шүлэх юм барилдаа болохоор энийг өвлөөгээд захалж барилдаад байгаа хог. Барилдах га. Тэгээ би хэлдэг. За анхаарал за та ингэж сүүлийн үед харин нэлээ ухрах нь болчих идэв. Тэцүүд ажиллах талбайгаа хувааж авдаг уу? Яаж ер нь сууж байгаагаа хуваана. Хуваагаад хөрвөн болондаа. Тэгэнгүүт одоо манай талд ингэж зүгтаагаад 2-3 сануулсан хөтөд байгаа шүү дээ. Тэд нар чинь зайлтай дараагийн дэшээ өөр нөгөө талд очиад нөгөө хүмүүс анзаарахгүй байгаа шүү дээ. Тэрийг бас ингэж анзаарж байгаа байхгүй. гар ургаж хэмдээд давсан юм байна. Улсын баяр наадам дээр чинь бүх зэцүүдийг нэг холбоонд оруулаад тэр манай энд гарсан, танад энд бас гарсан гэж давхар станцтай байт юм л тий. Станцтай. За одоо түрүү үзүүрийнхэн барилдааныг үзцгээе. Төмрөө нэг дээр сундууж авыг хайсан. Ер нь нэгийн даван дээр бас ер нь шаггүй аймгийн очингууд Дашаас бусдын бол эрхэн баярын дан аймгийг арслаа.
Эрх мөч үзэх бяртай хүмүүстэй давсан байх шүү. Нямоччэр. Хамт байж Ямачраа. Аймаг зэргийн золтой өгчүүдийн баригдааныг хүлээн авч үзсэн эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ баярлалаа. Оны анхны аймаг зэрэгт төрүүлсэн. Тэгээд анхныхаа төрөг байсан. Авч байгаа юм билээ аймаг зэрэгт. Эрхэм баяр анхны үзүүр байсан. Аймаг зэрэгт нэг 2 моёр төрүүлсэн нэг 3-4 үнэтэй шөвгөрцөн байх үеийн дотор бол тэгэл энэ төрүүлэн л чи барилдаж шүү дээ. Тий. Тэгээ ямар хүмүүс ирж барилдаж яана гэдэг барилдаж байгаа гэж. За тэрнтэй аль үзэх юм ба тэр гэж гарч ирэх юм ба ингээл хар суужгал тэгэл Дагуулж өмөрөө тогтохт нь зөрөө суйлцсан юм ба штэ. Гарын үзүүр бол бас их айхтар. Бярттай. залуу бас ухаанаар барилддаг юм лээ энэ. Баруул үсэн дээрээс их гоё барилдаж байгаа тий. Тэгээ чангаруулж энэ тэр бас буцаад татж байгаа энэ тэр. Жохон л байж жохон яваал дайраал одоо бомбын ахын тэр шиг дахамттай тэр тэгэд дайр бол бас нэлээ гоё барилдахаар. Ерөнхийдөө ухраал яг одоо золгоо тэгж илэгш бүс барь тэгж л барилдахсан яагаад гоо. Одоо энэ яг ингээд сайхан сэнжигдэл хонгодоол одоо өөр юм барилдаан тэр юм бод таллал тэгэл 2 гар дээр ажиллаад дуусгаал энэ хүн өөрөө золгох юм бол энийг Хэнийг дунд биш тий. хэнийг ч гэсэн Юу дутхоо тийм ээ. тэгэхээр ерөөдөө охирж ингэж явах үе байж байгаа л барьцаа авах гээд ингээд нэг минутаа хүлээгээл дундаа сануулгах энэ авах юм ихтэй сүүлийн үед нөгөө гайгүй Амгалан Баатар байнаас ингээд тэрд нөгөө шиглээг тэр чи бас яг эндээс нөгөө үндсэн барилдаа орохоор бас тэгэл энэ сайхан том үйтэй юм чинь хоёр мөрөн дээр гараа ялж явах ажиллах юм бол тэгэл аматрид наар төлөв дуусгаж дүүсэн дундлаа ийж. тэгэл золоход бол өөрт нь асар их юу байна гэж би хараад байгаа хгүй. Нэлийн тийм сайхан залуучууд байна. Яг тийм За хэдүүл эсэг хугацааны дараа бас иргэд уулзъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч. Үргэлж өдөө Апу компани. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Эмгинийг ухаалгаар Mobicom. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шунхлай компани хүчирхэг Монголын хөгжлийн хурд. Хуримтлалтай Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Уламж тээвэрлэлтийн Дампер бонд. Rio Tinto Group баруун Австралид далайн 4 бондтой. Эдгээр бондоос жилд 330 сая тонн төмрийн хүдэр шингэрүүлсэн байгалийн хий. Давс зэрэг түүхийн эдийг Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй орнуудад нийлүүлж байна. Бондоос 250 орчим хөлөг онгоц тасралтгүй тээвэрлэлт хийж хүндрэлтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Rio Tinto Supreme аккумулятор. Уг найрамдах Солонгос улсын номер 1 аккумулятор үйлдвэрлэгч Seban Global Battery компани шилдэг бүтээгдэхүүн Supreme аккумулятор. Автомашин үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангасан Монгол орны эрсдэс цаг агаарт ашиглах тохиромжтой хүүтэн асаах чадвар өндөр хэдэлгээ удаан эдийн засгийн хэмнэлттэй бүтээгдэхүүн. Монгол орн даяар Шунхлай компани бүх салбараар нийлүүлж байна. Дуусах шгүй эрч хүч Supreme аккумулятор. Оргилон брэнд. Оргилон амжиг. 60 гигабайт дата 60% хямдарлаа. 11-р сарыг дуустал Mobicom application-аас амжиж цэнэглээрэй. Data always on.
Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани. Аз жаргалаар бид дүүрэн энэмсэглээд амьдрал бидэн дутах бочлаар дүүрэн өглөө бос Баяр хүргэе. Та Улаан хөгжлийн банкны хоримтлалтай Монгол аяны супер урамшуул болох байрны эзэн боллоо. Гар утсыг Монпейн хамгийн уян хатан лизингийн нөхцлөөр авах боломжтой боллоо. Монпей. Хугацаатай хадгаламжлаа нэмсэн 100,000 төгрөг тутамдаа урамшуулын эрх авч нэг өрөө байрны эзэн болоорой. Худалдаа хөгжлийн банк. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шунхлай компани. Хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Өв тээсэн өрөмтдөг сүү их нүүдэл. Урхийн үйлчлэгээний шинэ эхлэл Mobi Home. 2026 оны хамгийн анхны барилтаа бас их олон жил Монгол хөргөө спортын төвөөрд тогтмол одоо зохион байгуулагдсан. Улсын хурлын хамгийн газраас зохион байгуулагддаг. Шинэ үндсэн хуулийн 34 жилийн зориулсан ийм барилдаа болсон. Чансаа өндөр. Зал залныхаа квотоор бас чансаагаараа орж барилдсан. Ийм сонирхолтой гоё барилдаа болсон. За энэ барилдааныхаа амыг бас хэдүүлээ сонирхцгоё. За дөрвийн давааны оноолтоос хэлж байгаа юм байна. Дөрвөн аймгийн Арслан гарч ирсэн байна. Тэ. Дөрвөн аймгийн Арслан Баярваас Ирхэн баяр, Төмөрбаатар, Лаштанбэрл. Бямбатхан баяраас ирж хичнээн барилцсан би. Олон болсон юм шүү дээ. 4 5 дахь удаа оролцож байгаа. Сүүлийн жил дотор бол 4 таарсан. Дөрвийн даваа гэхдээ их гоё барилдаантай. Дөрвийн даваа болсон. Наба ер нь Бямбатханы талаараас гоё пост оруулсан байл шүү дээ. Жодод орох байсан биш үү гэж. Бямбарч эхлээд жуудаа ус хийж исэн. Оо тийм үү? Тий. Ямар хаа бас юм би их шүү. Битэрч нэг багшин шавнар. Аа. Жуудаа ус михсэн давтгал сайхан. Даваач эндээс тэр баруун зүүн урагшаа гიშгэхгүй тэгээд зэрэгдээд явчихлаа. Тэ. Энэ гоё. Нүр дараа усан мушигсан. Энэ мушиганы төгсгөл их гоё шүү. Бараг өвдгөрөө өхөлдөд хайчих юм шиг л харагдаад шүү дээ. Шууд. Хөлийн зэцүүдийн зоргоо мөргөө шиг барилдаад нуус амар байгаа шүү дээ. Дуртай. Цэцэг ер нь тэгтээ бас их чанган билээ. Чанга яриасаа. Би бас нэг дийл гарын хийсэн тэгээд ер нь их чанган билээ. Бүхэл барилдааныг өөрөө яг давхар тэгэл харж байхгүй. Би ерөнхий цэцгээд байсан л да. Зөө. Тэгээд бас энэ чинь бас сурах юм их байна. Яг цэцээд гэдэг чинь бид нэр барилдааны дүрм одоо юугаа мэдчихлээ гэхэд Мэргэжч эхлэх байх тийм. тий бас тэгээд эн чинь ганц нэг хийгээд ирэнгүүт энэ харах хүмүүс, олж харах хүмүүс, гарлаа авч харах хүмүүс энэ төр чинь Зүгтзаа Лаштанбэрлийг тахимдсан. Бямбатхан Арслан Баярвасан давхар очсон. аймагт харагдсан шүү дээ. Сүхбэд Лаштанбэрлээр сумын зам төлөвчлээ. Арай дор даванд тохоо тий. Доорлоо. Нэг дээр барилжсэн. Ундсан тий. Сухт нь онжсэн. Мөнгө чаргалыг зүүн мордохт зөрүүл нөгөө тулгуур хөлрөө мөрчин лээ. Очлоо.
Амар мэдэрсэн. Жингээ нэлээд багсгцсан. Сайхан Тэмбэр нэр төрүүлэлтэд илүү үлжсэн юм л. Энэ ачаа. Амар төвш. Тийм байна. Дашаан дээр өрөө шугаач гэж нэг хэлдэг. Яг энэ хүнд Бүх чаргалч солгой бөхчүүдтэй тааруухан барилдаад байна одоо гэмээр. Харагдаад байгаа шүү энэ үйлрэлд. Тал даарсан. Тий. Баруун хүмүүс төр бол ер нь өөрөө эхэлж гоё очоод сайн барилдаад байгаа л. Нилээн сайхан тийм жин нэмсэн харагдчихлээ. Би бодох нь ер нь 10 гаруй ил бас нэмсэн баха. Олимпиа авраг ирж. Монгол хүн барилдааны үзээ сонирхсан. за нөгөө татчлаа шүү гэдэг юм шиг хэсрээд байгаа юм. Энэ хүн алтан цомын энэ тойрог дээр яах вэ? Сенсац тэрнэ. Харин тэхэх араа өөр хэлээ шүү. Энэ намрын хэдэн сар харагдаагүй хүн гараад ирсэн байлээ. Бярта суур их сайтай тийм. Энэ хөдөлгөж барилдахад бас хэцүү. Тэгээд бас өөрөө тайм чочоо. Эрхэн баяр үлээ те. Та энэ барилдаан дээр цэцэр ажилласан. Ажилласан. Ховдын жавхлан болохоор нөгөө шуудаг нь үеийн тасарчаад Таарах шуудаг байх. Шуудаг нь уяа нарийнс. Нарийнх. Тэгээд тэгээд нөгөө солих чинь бас 2-3 наа гарын Амартай барилдах тоо. бас гарын нэгэд зөв. яачаа болтгоо. Тэгээд сольчоо дэргээр тэр жавхаа чи юм таарах шуудаг байхгүй. Тэгээд яг нөгөө ямар ч стандартгүй арай нарийнхан байл л дээ. Тэгээд чи бас бүгдээрээ ярилцаад одоо солид гэж хэлэхөөс гараа байхгүй. Солид нь тэр тийм таарах юм байхгүй болохоор чинь. Зодог шуудагны стандартаар хасагдсан юм байна шүү дээ. Тэгс. Тэгээд дараагийн одоо барилдаан дээр тэрийг сольж ирэхэд тэрийг бүдүүн болгох асуудалтай байхгүй. Энэ давааны хамгийн супер барилдаан бол Мянбатхан Арслангийн давхар ачаа байсан байна. За тэгээ бүгдээрээ 5-ын давааныхаа амыг харцгаая. Долоогоос Өскөдөр Батчилныг аваад зүү итцсэн. Батүлзий за амар сайхан начинтай 15-1 болгосон шүү. Холдсон, улмал холдсон. Анар за гоё барилдаан болсон доо тий. Сүхбат зааныг аваад. Зоригтбаатар Төмөн Дэмбэрл хоёрыг сонирхолтой тунаа. Албисны барилдаанд 3 тэг дээрээс бичсэн үү? 4 тэг болсон уу? Мянбатхан Арслангийн суулаас гараад гүйж байгаа, гарахын өмнө шавж байгаа. Тэгээд энэ очиж ингэж одоо хоёр тийшээ ингэж шавж байгаа энэс яг өөрийн гэсэн тийм төрхийг бий болгоцсон юм бэл. Харин Хуучин бид нар нөгөө өөрсдөө шүтдэг бөхчүүдийг хаанаас нь чараа тань гэдэг шиг нөгөө бүх цөөхөн гардаг 90-ад оны дунд үеийн үед чинь телевизэн болонд ингээд зэрэг музик гар зэрвсгээ ороод ирсэн чинь энэ байштай гэж таньдаг байсан. Мянбатхан Арслангийн тэр бол бас гоё юм билий. Хоёр тийшээ ингэж мөрөө хайж байгаа юм тэр. ер нь дэвж шавж байгааг бас яг ном дүрмээр нь хийх л учиртай юм байхгүй. Зарим нь гараал ерөөс нь хоёр тийш нь гараа өргөөл. Модон дуугаад байга. Бидний ч одоо бас энэ манай болгоны хөвчүүдтэй үе шаваа бүхэн гараанаас бүсгүүн цаанаас гэдэг нь та нар барилж чадахгүй гэсэн дэвэ шаваагийн сайхан сураг гэж хэлээлээ гэж гүгдгэж. Та их гоё дэв. Тэгээд Гоё одоо шавдаг. нөгөө багш нарын ах нарын тэгэл дөрцөн баах унаа тэр дэлгэрүүд начин тэр үлдэл бас Дэлгэрүүт их гоё дэв. гоё штэ хийж чадтал. Эккигээд ингээд их гоё дэвдэг. Хагалт зөөхөж алхуулаад 3 мах юм биш үү? бүхэлдэж явахад мордоо ирсэн. Үнэн класс. Тэгээд тэр дараагийн даванд өстө нэг барьцгүй хөмөрж дөрөв хөлдүүлдэг энэ тэр бол. Дөрөв бүжиглэн гэдэг нь болж байгаа. Яг баглуулчихаараа бол амраа бас сэтгэлгүй болцсон юм Байхгүй.
Зургаар цог төмөөхөг бол олон хийж байгаа тий. Тийм бил 3 хайцсан бил. Налайхад төмөн хайж төрүүлж байсан харслаа мөн. Тэгээд Амар зэрэг төртөл үзүр дөрөнд бол. улс аймаг төсөөлсөн юм шиг нэрч. Тэгээ алтан зам. Уурайгаал хийж чадах шүү дээ. Тэр нь харж байхад. Аймаг зэрэг тус нэг юм хөө татаа хийсэн баг шүү. Давхар дээр тэгээ барьцны тэмцэл дээр бас үлдэж ийн л та хоёр. Юу юм. Дээр нь Зоригтбаатар ажиллагааг өндөр ихлүүлсэн бас. Төгсгөл дээр бол нэлээд тийм давуу тал яг түрүүн таны ярьжсэн шиг тийм ингэж хөөж яваад муутгаал тэгэл очиолог сайхан золгоод хаширдны хувьд яг энэ цаг үед одоо барилж байгаа энэ улсын залттай бүгчүүдийн хэний барилдааныг үзэх дуртай вэ? Тэгээ бүгднгийнх нь л барилдаанд дуртай одоо үеийнхнаас игэл би одоо Сүхөгийн барилдаанд их дуртай. Ер нь сайн олдог. Тэгээ дээд үеийн ахнараас л одоо Бямбутгаахын барилдаан гэл бүгдэнд нь дуртай. Одоо хэний пен вэ? Их бас яг айхтар тэгж фэн дэж. Цуг бэлтгэлээжсэн гэдгээр утгаараа бас дэмжээддэг ахнар бол байна. Тайлбар нэгний фэн гэж болохгүй л тэгээд. Ер нь бас хэцүү юм байлаа шүү дээ бүхэн тайлбарч нь. Одоо өсгөрөд орцгол өөрөөс тасгалжуулагч хүн тэгээд яг өөрийн шав одоо таньдаг хүн ч үгүй юм ойрхон дүү мөрөлж ивэл ер нь бас өөрийн бидлгүүл ярьчих гэдэг л нэгнийхэн талд орохгүй байх ч юм бас ер нь хэцүү юм байлээ тий. Ер нь бол бас бүхэн энэ тайлбарт орж ирэх ёстой залуучуудын нэг байна гэд өөрийн чинь талаар бас санал тавиад нэлээ Наранбаатар багштайгаа бас ярилцчихсан байхгүй. Ер нь их зүгээр юм байна гэх. Тэгээд энэ талаар ер нь ямар шүү бодолтой байгаа вэ? Би ч бас бүхэн тайлбар хариуцлагатай бас энэ манай хараад хахаар үндэсний бүхэн тайлбарч их нөгөө удаан үргэлжилдэг учраас маш сайн хоногч одоо фенүүдтэй бүр ингээд яг л өөрийн сайн хамаатан ингээд яг ард нэг яриа байж байгаа хүн шиг л болчтой юм байна гэж ойлгосон. Тэгээд нөгөө бус спортоос бол нэлээ ялгаатай. Би тэгээс бүтэн содор сууж байхдаа бол одоо батсан тайлбарлагчтай та хоёрыг бас энэ хэдэн 7 хоног бас гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж болох гоё цагаа ингээд олон цагийн яг юм одоо тасралтгүй тайлбарт өнгөрөө суусан баг. Их ядардсан байлаа шүү дээ. Үндэсний бүхэн тайлбар дээр бол тэгэл араас нь шахаал гарааддаг болохоор ер нь нэлээд бас ачаалттай ажил байна да гэд бодож ирсэн. Тэгээд 250 багада 128 ихтэй 256-ны нэр барилтааныг мэддэг байх, нутаг усыг мэддэг байх гээл баярлал тэр тоона дүүл гоё. Наад зах нь л одоо нутаг усын одоо цол амжилт барилдааныг мэддэг байх. Тэгээ цаашаага бол илүү болон өөр чадвар байх гээл хийж байгаа мэх хийх гэж байгаа үйлдэл барьцсан тэр яг тэрийг тайлбарт оруулах бас гоё. Одоо тэгэхэр мэх хэрэгжэн да гэхэд яг тэр нь ороод ирж байгаа. Сүлээд бай дүүгийн тэр юм бол нилээд орж ирж байгаа юм. За энэ барьцаас нэг ийм юм эрэндээ гингүүд тэр нь орж байгаа тэр нэг яг л тасгалжуулж яадаг өөрөө барилж ирсэн хүний тэр нэг гоё юм нь орж ирж тайлбарлаж байна л да. Бас их хариуцлагатай л ажил шиг санагдсан. Ганцаараа байхад бол бас нэлээд чанга шүү юм. Тий. Наабатагаа байхад ч сайхан л да. Тэр он сар өдөр нэр уус тэгээ өнгөрсөн барилдаанууд гэдгээс бүгд л яг байж идэг. Яг шууд дараалсан гэвэл бас миний сууж утсан мөр хамгийн урт нь ялч өгөх. Нөгөө улсын арга болсон шүү дээ энэ жилийн хэдэн 400 залуучуудтайгаа нийлээд 400 660-аад хүрэллээ. Тэрийг 3 өдөр тайлбарлаа сууж байгаа хүн бол яг тойргороо бүгдээр хоорондоо барилж байгаа хүмүүс чанга юм л шүү. 16 насны шинээр орж иж байгаа хүүхдүүд л хэвс биш. Бусдын бол тэгэл ер нь бүгдийн Наранбаатар. Ацаг ус мэх. Тэгэл дийлэнх олонхын. Тэгээд дараа жил асуухад тэр аймгийн тэр сумын тэр 10 жилийн дараа асуухад тэр чинь нэг өмнө говьд нэг тим хүүхэд гэдэг. Манай Ширэн давгийг хөдөөнөөс ирж барилдаад авраг дээд сургуулийн голцоо хүүхдүүдтэй үлдээд жижиггүй хүүхэд барьцсан их сайн байсан. Тэгээд барилцаар байгаад хүрэл медаль аваа авчихсан. Тэр үед чинь медаль руу шахахад хөдөөнөөс ирсэн хүүхдэд чанга болцсон байсан шүү. Андахгүй мэдчихдэг тийм өвөрмөц ой тогтоолттой. За дараагийн давааныхаа амыг харцгаая.
Бямбутхан Арслан амар зааныг хамлж авч. Бертаа уран барилдаанд харцаг хоёр тунсан 6-гийн 5 болсон. Үзэгч бас нэлээ сайхан. Тий. Ихтэй гой барилдаан болсон. Манай зориг харцагч бас их гоё гүйдэг байсан. Сүүлийн үед нэг харагдахаа байсан юм байна тий. Бас ингээд хоёр дишиг их гоё гүйдэг. Өсгөө заа. Тий. Зориг харцаг. Даваач багш өдөрч яг утгаар заадаг. Тэдэн метрийн нагаас гүүгээд засуулаараа тэгж очоод засуулаас ингээд наашааг өгөөд гоёа тэнд 3 алгадан тогныхоо өмнө 2 алгадна гэтэл одоо тогны өмнө зарим нь 3 4 алгадаад. Харин тэгж ил. Энэ хөврөө ингэж хөмөр дөрүүлүүлээд ардаг гарсан шүү дээ. Тий. Гурав давтсан шүү. Саяны энэ хагалцгаа. Энэ шиглэг бол өмнөөс нь зүү хөл өвдөгдсөн шүү. Тэр Шинээр бол одоо энэ яавал энэ амар хайхараас арднагараад ингэсэн. Тэгээ ер нь Бямбутхан Арслан бас их 50 мэдрээд. Дээр нь Анарзаа энэ нөгөө зүүн сэнжгийн дээр байгаа нурагшаа дарж байгаа барьсан шүү дээ. Энийг гэртээ бод гар холбоод хөөчих байсан бол урагшаа. Энэ барьсан дээр хүлэгдээд өөр хөдөлгөөн хийж чадахгүй тэгээд барьц задарч чинь лээ. Тэрас Зүүн гар нь барьцгүй баруун гарын сэнжигний барьсан дээрээс. Наадмаар Мөрцсөн. жаргал хоёрыг хөмөрч. Хоёр сэнжигний барьсан дээрээс. Хоёр сэнжиг дээр хөмөрчүүлээ. Алсын үлдэр нь хөөгө зөгцсөн. Энэ яг тэр байрлал авахныг нэрүүн доороос нэг өмөрсөн. аа Тий. шахаад Тий. Яг тэр 92 тийшээ төрүүл ингэж доошоо гаргал бос мөрөө шаачих гэдэг. Босоогоор нэг дээш нь тэгвэл ингэж босоогоор яг ингэж энэ мөргөө ивгүй орсон байхгүй. Төрүүл мөргөө тий. Яг хөдөлгөнгөө Гэдэгт тагсан юм тий. давж орчих гараад тэр. Энэ мөр тааз хоёрын цохионыг зэрэгцээд байсан. Анарзан энэ жилийн 2 тоос чамж байна. класс юу? Интересно. Энэ тэлж татаа гэх юм. Мордоо гэсэн юм. Тэлэт юм. Тэлж мордоо тэлж татаал гэж хэлэхээр харагдчихлээ. Дараа нь харсан. Мордоо хэрэг нь болж гоглоо татчихад байгаа нөөрэ тий. Ширэмс цоцгоолж мэдхээр татаа Тий. шүү. Тамир мотойхон хүнийг бол ингээд ер нь бас арцаг ер нь Тэг нь хоёр тийшээ салхаар л их одоо багадаа нэг 14 5 настай орчим чөлөөт бөхөр анх хичээлдээд суурэ тавьсан бол Батгалзий заа. Энэ олон шилжилтэнд хурж ингэж хөгжиж байгаа өөрийнх нь суур нөгөө мэдрэмж авьяасыг харахаар тий хүүхдүүдийг багааснаас их спортоор хичээлүүлэхэд дараа нь бас давуу тал үүсэх. Тэгж харагддгийн зүгээр миний хувьд ингэж хөндлөнгөөс харахад за ийм сайхан барилдаан болсон. Зүр дөрөвний барилдаан бол бүр одоо үнэхээр бас энэ цаг үеийн хоёр шилдэг бүх Арслан заа хоёрын бас их гоё барилдаан болсон. Ер нь олон хүн бас тийм барилдаан болно гэж таамаглаг байхаа. тийм баг. Арслан ч ер нь гарч ирэхийг их шуурхаад байх. Их ихтгэлтэй. Тэгсэн. Тий. Төрөөчрүүдийн хасаа. За үзүр төрөнийхөө барилдааны сонирхцгоё. Мөнгөтлөг дорж дэрэм Эренчин живдэр баярж байгаа гэж. Хоёрын даваанд бол бас хоёлоо мундаг л оноолт байх шүү. За тэгээ ам оноолт. Хоёр одоо мундаг начин. Нэг нь ерөнхийлөгчийн цом авч ийсэн начин, нэг нь өсгөдөр начингаар давсан бай шүү.
Дөрвийн нугарааны амнууд ч гэсэн тэгээ улсад дөрвтэй аймгийн арслангууд. Даваа болгонд ер нь ижил цолтой хүмүүс Тийм байна тий. Зүтрүүн талцаа харцгаа. 7-гийн даваа эхэллээ. За чанс өндөртөө одоо шилжигдсэн 28 бүх 2 төрүүлсэн байсан юм лээ. Энэ үлрэлт. Нээлтэн дээр Батмагнатай. Тий, дараа нь бас өндөр төрүүлсэн билээ. хоёр талын засварлуудаа харуулсаар дэвн дэвсээр гарч ирж байна. Эдгээр ч одоо яг хинэ үхэн хөдөлгөөн бас сонголт Зүйлгүүд тосоод баг би халаалт сайн би халаалт болгож гарч ирж байгаа. Дэвэ шаваа. Одоо сэрэтэр багш дээр энэ бол хоёр тийшээ ингэж эргэж яах чинь хоол хонгоны шөрмөс. Тэгээ хоёрын алгад нэтрэх чинь. Энэ татаа хийрүүлээд тий мордод чангаруулад Төрөүний тэр 2 3 бас ингэ татсан шүү дээ тий. дөрүүлдүүл тогтоогоо. Тий. Тэгэхэд энэ хэн дараагийнх тэр яг жинкнээс бүр мордон гэж бодсон баг. Баталжи Залцээ. Тэнгүүд болоод өчгөнч. Энэ нөгөө дасах гээд наабов дээр тайлбар дээр хэлжсэн нөгөө би унахгүй байна гэж бодчихдаг. А энд би үлдэх юм байна гэдэг. Тэр их аюултай. Ама жодод их ярьж идэг нөгөө хэд үүрээд байхад үлдэнгүүт тэр үүрэнд унахгүй байна гэж бодчихдаг. Житл яг л Гүцэгээд аваад орж ирж идэг гэдэг. Энэ тэр өсгийлдэд цохоо энэ. Тэр Баянбатганы зүүнний өсгий Баталзигийн баруун хөл дээр ирж иж Баталзийн ийшээ хазаах үндэс тэр төчөн дээрээс үүсэж байгаа энэ татанаас. Саяны энэ өнцөг дээр бас хэлэхэд энэ туг үнсэдэг харагдах юм. Үнсдэг байсан юм уу? мэддэг. Та аймаг зэрэгтэн тэр төрүүлж явах туг үнсэж байсан. Юу төгс. Бид нар бас ярьж ирсэн ер нь туг хизэнээс үнсдэг болчихоо. Мэддэг энэ бас. Тэгээд туг нэг солигдохгүй тэгээд дараагийн барилдаанд төрүүлсэн бүх чинь саяны үнсэн газар дээрээс үнсэх нь шүү дээ. Энэ туг үнснэг гэдэг чи одоо яана гэсэн үг. Та нэг энийг энэ талаар нэг Одоо хүн өөрөөх нь одоо бас шүтлэг ойлголт л байдаг баг. Тэр нь бол дээд том авар бөхчүүдэл доод болон дага шалгаа дуурайгаад байна. Дуурайд байна шүү дээ. Ер нь бол үе үеийн те одоо энэ үед л нэг нь үнсэж ил дээ. Энийг үзэж байгаа өсвөрийн бөхчүүд өөрөө өсвөрийнхөө барилдаанд юм ямар нэгэн барилдаанд туг тойрох бас үнсэх нь байна гэсэн. Тэгэхээр ер нь бол энэ туг ингэж айхтар үнсдэг ёс бас Монгол бүхэд байхгүй. Улсын баяр наадам дээр тэр төрийн үйл 9 цагаан тугийг бас цал авсан бөхчүүд маань тойрж исэн нөгөө голын их туг руу гараад бас үнсэд идэм билээ. Тэр энэ тэр бас энэ төрт ёс тэрт ямар байдаг юм бол зарим нь 9 тугнаас бүгднгээс нь бас нэг нэгээс нь хайцаавад энэ төр явж байгаа юм гэж харагддаг юм байлээ. Улсын золонд ойрхон бүхэн шагналаар булганы могод эрхэн баяр арслаа. Тий. Шагнагдчихсэн. Улсын хурлын дэд дарга, улсын хурлын дарга үндсүүл баталчихсан ахмадууд бас ирсэн байсан. Тийм байлаа. Нэг сайхан. Бүгчүүд бас их олон ирсэн байсан. Санжаадан Баавар, Батцуур авраг, Өсхөөер, Заа, Томбаяр, Начин, Өвөр Монголын авгын Азийн тоглолтын авраг Заяа гэх том бүх бас ирсэн. Сууж байгаа. Ер нь бас улсын золтой бүгчүүд аврагууд манаас хөөргөнд ирж их үздэг болсон харагдаж байна тий. Харин тэгж Ах нар ч гэсэн бас урилж ирсэн ах нар бас их хэрэгдэг болсон байна. Зургаарцэг Баталзын зан ойрхон 2 3 ажиглаа тий. Тийм байх. Сүүлийн 2 уралдаанд бас хайцсан байх шүүсэн тий. Зургаарцэг 24-өөс 25 оноос нэлээд Хайсан. дараалж ирсэн. Өөр нь 2 гинэ нэг ээлжлэх мэгтэй. Баталзын зан энэ өмцөлийн барилдаан дээр бол ер нь яг тийм хайрцаг, байрлал, барьсны шилжилт дээр бол нэг ч алдаа гаргаагүй. Яг тулсан эцсийн мөч хүртэл яг ерөөсөө бүх бүтэн хайрцаг алдахгүй байсаар байгаа л тэгээд тэлж мордод тэр давж исэн. зөрөгтөө тэр нэг хэнийг хонгоддог. Дөрөв дээр Дармаг, 3 дээр нөгөө Сумьяа үзрийг хонгодсон. Начин дээр Дармаг мушгад хонгодсон. Нөгөө нэг яг ингэж нэг авширж яваад
Тэгээ сумын Сумын уулзрыг Тий. Хоёр дээр жавхааг мартсан гэдэг. гоцсон. Тий. Энэ удирдлагын чансааг тэргүүлж байгаа 8 бүхийг бид бүхэнд харуулах юм байна. Батмагны Арслан, Батүлжи заан, Сүхбат заан 3 бас оноо ижил байгаа юм байна тий. Тийм байна. Эхний 3-чууд тэгээд бодол төрүүлсэн амжилтаараа магнаар нэгдэг юм бол тий. Бямботхон Арслан 4, Алтан зоож, Баяр Жавхлан, Амгалан Баатар, Очирхүү гэж. 5 6 7 8 бас гоё явж шүү. Одны Алтан зоож бас иймэрхүү бодлоо. Ер нь ихний дөрвөөс байгаа байгаа. гэсэн тий. Тий. Монголын үндэсний бүхий холбоо улирлын шилдэг 8 бүхийн шагнал гэж тэр их гоё шагнал байдаг гэсэн тий. 8 бүлэнгийн гаргаж зогсоож байгаа. Тэгээ тэр 8 бүхөөрөө бас календар ийм. Тий. Сүүлийн ер нь хэдэн жил шилдэг 8 шалгуулаагүй. Олон жил болж байгаа хөө тий. 2005 6 оноос хойш шилдэг 8 шал. 6 залуузаа 2 эрдэнэс их байдаг гэсэн тийм баг. Ерөнхий л байж байдаг. Тэгээ дунд нь Жамин Брүнэчин дөрцөн бахан төрөл. Нэгээр орж идэх шиг. Энэ амралт ирэх одоо амралтын өдрүүдэд Алтан цомын барилдаантай юм гоё Алтан 2 барилдаан ч сайхан болох нь. Алтан цомроос ажиллахад ажлын одоо нөгөө тактик ялгаатай болчихно. Тийм. Алтан цомд нөгөө дөрвөлөө суухгүй гуруулаа. Бас зөвхөн болж ялгаар тэгээд. Тэг бас ойлгомжтой барилдаан. Гэтэл бас яа харахгүй тэр тэмцэлтэй барилдаан болохоор багийн болохоор бас яг л нэг давнаас нөгөө багийн шийдэгдээд байдаг. Шийдэж байгаа болохоор бас мэдээ нэгт ажил гарч байгаа юм л да. Хугацаан дээр бас илүү нарийн харж байгаа тийм. Адилхан байж гал нэг нь ондлаа гэхэд л нөгөө баг нь гад ирэхэд Би нөгөө идэвхгүй барилдаад 3 сануулга аваад хасагдж байгаа хүмүүс харамсалтай юм шиг бас тийм ойлгохгүй. Тэгээд чамаг 3 сануулаад заамын дөө хаслаа дахин өг гэхээр ер нь залуучууд яаж хүлээж байгаа. ерөнхийдөө бол өөрсдөд нэг дөрмөөр нь хэлж байгаа байхгүй. Одоо 3 сануулга ингээ авлаа. Одоо 2-2 болчих шүү дээ. Одоо 2 идэвхтэй барилдаад 3 дахь сануулга авсан хасагдсан шүү гэхэд итэх гаргаад үзээд байгаа юм байна шүү дээ. Тэ. Тэгэл тэр чинь яг юм дээр очихоор тэгж удаан барилцсан хүмүүсийн итэх гарах гээд байргу болцсон юм байна шүү дээ. Бүр тэр дууссан юм байна шүү дээ. Тэгээ цаадхан тэгэл яг харахгүй идэвхээрээ тэгэл давж байгаа байхгүй. эцсийн мөч хүртэл тэмцээ. Гэхдээ тэгээд хасагдахаас өмнө умсан ч давсан ч шийдсэн юм ич болох юм. Тэгэл хөрх юмдлыг дууссан хүмүүс ч юм уу тийм мэдээж дууссан гэдэг шүү дээ. Юу ч гарахгүй. Тэгсэн мөртлөө ондгүй. Тэ нэг бас нэг юу байгаад би төхөөр бас үлдчих чинь. Харин тий. Хоёулаа 2-1-ийн зөрүүн дээр бол тэр чинь тех боломжгүй шүү дээ. 2-2 байвал бас 2-2 байвал. Тэгэл ерөнхийдөө хоёулаа идэхгүй яваал 2-2 боллоо. Тэг яг одоо нэг нь бүр давуу юу байгаад шүү дээ. Одоо идэхгүй барилдаад давуу улаан цам цухтаагаад тэгээ жоохон одоо барилгыг шаардлагатай тавингууд дурлаас янз бүрийн бас өөхлөх гээд ингэж जैन тэгжээж гэдэг юм уу. Тэнгүүт нь бас нөгөө юугаараа ингээл сандлын нүгэл явчихж байгаа байхгүй. Улсын баяр наадамд идэвхэр давуулж исэн тохиолдол байдаг. Тэгээд цэцүүд наадмын комисс очиод хоёр талд нь зогсоод тоолж исэн гэж яриа байдаг тий. Мэрхийгээд гэдэг муудаа хавирлаа. За 2-оор илүү хавирлаа. Даваа гэж исэн гэж. Та хэд бол одоо юунд сануулгатай явж байгаа барилдаан дээр бол мэхиж унгаахгүй ч гэсэн хөдөлгөөн хийж байгаа хүмүүсийг төрүүлж хараад байна тий. Хөдөлгөөний итгийг санаачлаг аваад барьцаа бас тавиад тий. Барьцаа тавих. Тэг яг улаан цам цухтаагаад байгаа юм шиг хэцүү байхгүй. Одоо барьцаандаа хүрэх гээд барилдахгүй ингээд дултаа цухтаагаад тэгээд хөө чи одоо барилд гээд ах чинь заа гэж цухтаагаад наа хүн чи барилдах гээд чи одоо цухтаагаад ямар учиртай гэхээр тэгээ барилдахгүй сануулгуудыг ойр хаваа явчихж байгаа тал байгаа байхгүй. Тэгэл ерөнхий дээр нөгөө хяналтын юм бүгдээрээ байгаа. Тийм болохоор ганцхан шийдэхгүй 4-5 тавлаа сайхан яриад за нэг юм байна. Тэдэн удаа гарч ингэж ингээл яг тэр одоо камераараа ингэж хийж байгаа болохоор тэрэнд л одоо бас нөгөө асгаж байгаа хүн ч гэсэн за би ч нэр нь жоохон арайч нэр тийм байсан та гэж мэдэгдэн шүү дээ. Тэгэхгүй бол одоо тэгэл
Тэр нэг жоохон асуудлаас болоод нэг хүний нэг өдрийн бэлтгэл, нэг өдрийн барилдаан гэдэг чинь тэгэл хоочод татдаг шүү дээ бас тий. Алтан цомын барилдаанд барилдж байгаа багуудад таны таамаг ямар таамаг? За 91 тэнцүү юм. Тэгэхээр зарим нь доос ойрхон даваагаар тэгэл дуусч штэ. Онуулт бас их хамааралтай. Та ер нь аль багийг бас аль дөрвөн багийг үлдэх бол гэж бодож байгаа. За одоо тэгэл өөрөө шүүдэг хүн чинь энэ тамаагүй Ярьж болтгоо маань. энэ тамааг манай багийг гэдэг үлдэх юм байна гэж. Бас тийм байх. Тийм. Нөгөө MB нэг шүүгч нөгөө яасан чинь нөгөө Бостны зургатаа хувцастай нэг стори дижитал багнаас нэг яриа гарч ирсэн тийм. Нэр болохгүй юм байна. Ашигийн хувьд яаж харж байгаа алтан цомыг? Сая МСС доошоо унснаас шалтгаалаад ер нь бас нэлээд сонирхолтой болчихлоо. Хараад одоо сүүлийн тойргууд дээр яг л эцсийн мөчөд шийдэгдэхэр байна одоо. Тий, ер нь хамгийн сүүлийн тойрог хүртэл тий өрсөлдөөн гаргаж болчихлоо. Тэгсэн. Амаг Монголын баг бол бас ер нь болоо Гоё гэдгээр бэлтгэлээ хийж эдний гоё юутай боромтой яваад байна шүү. Энэ 7 хоног бас их юм хамаарах. Энэ 7 хоногийн хоёр барилдаа чинь том шийдвэр гаргана. Өснөгдөд бас өөрчлөлт орох. Ийм одоо. Татантайхан арангайхан бас их мундаг байгаа. Ер нь юу л бол юу болон тэгэхээр тэгээд бас илгэхчил энэ жилийн формат нь ингэж гоё өөрчлөгдсөн байх л гэж хараад байгаа. Энэ формат нь ер нь бас их зүгээр юм байна. Тэгээ зохион байгуулалт одоо энэ хувийн дөнгөөр бас нөгөө баг нь муу байлаач өөрөө унахгүй яваад байгаа дүн чинь сайхан байна шүү дээ. Тий. Тэ. Лог гэрэлцэн болыг тийм байгаа шүү дээ. Тэгэхээр манай баг тэтэ тэрэнгүү одоо ийм хувийн дөнгөөр тэгээд аавал үнэлгээ бодлоо авирлж болохгүй байна. Тэгэл яг баг гэдэг юм бас дэмжиж бэлтгэл сургалтаа сайн яахгүй бол сайн байгаа багт нэг өдөр муу гарч орж ирэл доош нь татуулъя гэл тий. Оролцож байгаа багууд нөгөө багийн ажиллагаа багийн эзэдүүдийн оролцоо гэдэг нэг олон зүйлээс бас харахад нутаг нутгаараа хуваагдаж дэвжээ гэж сая бид нэг 20 гаруй жил явсан л. Ерөнхийдөө бас энэ дэш тийм клубын системд бас шилжих магадaltaй юм байна. Одоо жишээ нэг л клуб өрхөө тий. Тэгээд тэр клубүүд маань багаараа бас энэ тэмцээнд оролцдог болох бас магадaltaй гэж мэдгээр юм байна гэж зүгээр ажиглагдчихлээ миний хувьд бол. За бид бүхэнтэй хамт байж бүхэн өрөө нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт Алтан цомын сонирхолтой барилдаануудаараа заавс бүхэн өрөө нэвтрүүлгээрээ эргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөгч. Үргэлж өдөө Апу компани. Нэвтрүүлгийн ивент төгөгч Шунхлай компани. Хүчирхэг Монголын хөгжлийн хурд. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Mobicom корпорац. Энгинийг ухаалгаар. Хуримтлалтай Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк. 60 ГБ дата 60% хямдралаа. 11-р сарыг дуустал Mobicom application-аас амжилт цэнэглээрэй. Data always on. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани. Мөнгө хөөгтэйдас Монголын эхнүүд л эргэн ирлээ. Тэнгэрийн заяаг тэтгэгч цагаан идэ. Эхнүүдэл сүү. Rio Tinto Group-ийн олон улсдах үйл ажиллагаанаас танилцуулж байна. Хөгжил дэвшилд хамтдаа түгжээлэх Rio Tinto Group 150 жилийн түүхтэй Rio Tinto Group нь хөгжлийн суурь болсон үйлдвэрлэгчидтэй урт хугацаанд түншилж ирсэн. Тухайлбал Азид бүгд найрамдах Солонгос улсын POSCO, Японы Nippon Steel, Marubeni, Америкийн нэгдсэн улсын Tesla, Европын BMW, Ford, Innovat зэрэг салбартаа тэргүүлэгч компаниудад дэвшилтэд аргаар нэн чухал түүхийн эдийг олборлон нийлүүлж хүн төрөлхтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Rio Tinto.
утсыг Монпейгийн хамгийн уян хатан лизингийн нөхцлөөр авах боломжтой боллоо. Монпей лизинг. Монпей Аз жаргалаар бид дүүрэн энэмсэглээд амьдрал бидэн дутах бочлаар дүүрээ. Баяр хүргэе. Та манай хөдөлთა үйлчлэлийн банкны хоримтлалтай Монгол аяны энэ сарын 50-ны нэг боллоо. Ориглон брэнд, Ориглон амжиг. Бид хөгжлийг эрхэмлэж чадварлаг ажилтнууд хүн ба байгаль дээлтэй дэвшилт технологи тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж нийтийн эрх ашигыг дээдлэн ажиллана. Шунхлай компани. Хугацаатай хадгаламжлаа нэмсэн 100 мянган төгрөг тутамдаа урамшууллын эрх авч нэг өрөө байрны эзэн болоорой. Худалдаа хөгжлийн банк. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шунхлай компани. Хүчирхэг Монголын хөгжлийн гурт. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Хялбарвэла Монпей. Ориглон брэнд, Ориглон амдрий.